Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр таяагийн цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн энэ 7 хоногийн анхны ууган дугаарыг хүлээн авч сонсох гэж байна. 3W45 цагийн вебсайтаар бөмбөрцгийн үнцэг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Мөн 104.5 84.5 хос долгион дээр таяагийн цаг мөчид радиогоороо биднийг сонсож байна. Харин дүрстэйгээр үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайгаарай. Тэгвэл яг одоо дүрстэйгээр Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрч байна. Шууд утас 9986 1045 9986 1045. Радиогийн нэгдүгээр студид Эрка Заяа найруулагч Мисүгийн хамтдаа өнөөдрийн Улаанбаатарын өглөөг сонсогч үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. Сайхан амарцгаасан уу? Та ч гэсэн сайхан амарсан уу? Хин би юу? Тэ. Сайхан амарсан. Тэс гар хөл гайгүй юу? Зүгээрээ. Харуулаарай хүмүүст. Харуулахгүй. Харуулаа. Яац юм бэ? Энэ юу болондоо зориулаад гэж тийм ээ. Зориулт. Угаасаа тийм баярлалаа өчигдөр минь явах гэж байгаа. Тийм учраас тэрэндээ зориулаад. Ямар нэг юмтай байхгүй гэдэг. За нөгөө өнгөрсөн 7 хоногоос эхлээд бид нөгөө бензинийг ямар нэгэн хязгааргүйгээр өгж эхэлнэ энэ гэдэг тийм одоо юу засгийн газрын одоо юм байгаад байгаа. Гэхдээ ер нь бол тэр бол их л сайхан сонсогддог мөртлөө хизээч амьдрал дээр гоё хэрэгжээгүй зүйл байна гэж би бол ойлгож байгаа. Манай гадаа очир бүр улам ихссэн байна. Харин тэгж байгаа. За бензиний асуудал бол бас хэцүүхэн лэн. Дээрээс нь дугаарыг хязгаарлалтын асуудал ч гэсэндээ жоохон хэцүүхэн тавигдаж эхлэх гэж байна. За тэгвэл өглөөний мэдээллүүдэд та бүхэндээ хүргэе. Өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр энэ жил анх удаа 1-р ангид орох гэж байгаа бяцхан сурагч том ах эгч бяцхан биш юм байна шүү дээ. Том ах эгч нарын одоо өнөөдөр нөгөө эсэлт нь эхэлж байгаа. 1-р ангийн эсэлт эхэлж байгаа гэсэн үг аль биесаар. Тэгэхээр ийм Mongolia аппликейшнээр орж агаад мөн ялгаагүй цэцэрлэгт эсэлтийг яаж авч исэн түүнтэй ижилхэн сургуульд элсэх эсэлтээ өнөөдрөөс өгч эхлэх нэ шүү. Бүгд амжилт хүсье. За байна. Тий, байна шүү. За шууд ажиллаад дуусгаад эфирээ дуусангуудаа эсэлтэндээ ороод бүртгүүлээ явчихна. Сая маус бас амжихгүй энэ гэж юм байх юм биш үстэй. Байна шүү дээ. Бүртгэл хаагдсан шүү дээ. Гөө одоо юу гэдэг арай яаж марж хурдан хийх шаардлагатай юу? Шаардлагагүй гайгүй шүү дээ. Гайгүй юу. Зүгээр очир мочир гэж харьяаллын дагуу сургуульд орох гэж байгаа бол тэр ямар байхгүй шүү дээ. Үгүй арайч. Одоо айгаад шүү энэ одоо очирлж мочирлах суглах гэдэг хоёр юм чи одоо. Ямар ч тийм юм байхгүй багшаа. Суглах уу? Яах уу? Очирлах уу? Өчтөр манай хүү юугээ форма авах гэж очирлж авсан байлээ. Манай хүү нэг хизээ авчихсан юм бэ? Өнгөрсөн 7 хоногт авчихгүй юу? Тэгээ очинд багтаах та. Үгүй мань хүн одоо тэр форма өмсөд баг өдөржингөө гэртээ байлаа. 1-р анги. Манай 1-р анги харин би 1-р анги жоохон төхүүлж байгаа давъя гэж бодоод. Цаа чи ерөөсөө хүн амт руу видео кол хийлгээд. Видео колыг намайг харуул гэдэг. Тэгээ харуулахаар хичээд их юм. Бас насны онцлог байгаа. Нэр ичээд их гэсэн. Ой, за ичлэлтийг дараа нь яриа. Тэгвэл өнөөдөр бас нэг чухал үйл явдал эхэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нөгөө дугаарын хязгаарлалтай холбоотойгоор ингээд хорж цагдаад байгаа асуудал дээр том хувь нэмрээ оруулж байгаа. Бид нар сор 17 гэж яриад байгаа. Гэтэ нөгөө COP 17 өнөөдрөөс эхэлж байгаа. Харин тийм баха. Тэр COP байлгүй дээ. Бид нар яхаа нөгөө өөртөө амар байдлаар сор гэж яриад байгаа байхгүй. Би тэр чи бүр сор гэд итгэцэн байсан. Сор ундаа. 8 дугаар сарын 17-оос 8 дугаар сарын 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаа. Зохион байгуулагдаж эхэлж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилттэй тэмцэх конвенцийн 197 талын төлөөлөгчд оролцохоор төлөвлөгдсөн. За гол сэдв нь бол сүлжилт, газрын дороотол, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн доктортой менежмент зэрэг асуудлуудыг бол хөндөж ярилцах юм байна. Энэ жилийн ураа нь бол газраа сэргээе, итгэл найдвараас сэргээе гэсэн ураатаагаар явж байгаа юм байна. Мөн 2026 он нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан олон улсын бэлчээр ба малчтын жил учраас Монголын хувьд бэлчээр, мал аж ахуй, газрын дороотлын асуудлыг олон улсын түвшинд гаргаж тавих онцгой боломж үүгээр нэгдэж байгаа гэж үзэж байгаа гэсэн үг юм байна. За тэгээ энэ арга хэмжээний хүрээнд дүнжин гарав, наран туул, за нөгөөх нь хаана байлаа?
3 байршилд байсан шүү. За нөгөөх нь яана марцсан. За 3 байршлын авто замын одоо нөгөө зогсоол штэ. Тэгээ зогсоолыг нь бүрэн хаагаад За. Бүр бүтэн хаагаад машин оруулахгүй Тийш орно гэж төлөвлөх боломжгүй болж байгаа юм гэсэн үг. За тэгээд тийшээгээ бүрэн хаагаад харин автобусны хөдөлгөөнийг нэмэгдүүлж байгаа ийм мэдээлэл байгаа. Тэгээд дээрэс нь тэр хавьд яг энэ уулзалт болж байгаа нөхцөлд болвол тухайлсан тээврийн хэрэгслийг л оруулна гэхээс иш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бас хорж байгаа. За тэгээд тэнд чин янз янзын зүйлүүд бол байна лээ. Тэгэхээр та COP17 буюу бидний мэдхээр SORO 17 гэж бичээд хайх юм бол Facebook дээр зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд нь бас байгаа. Зарим одоо ингээ 2-3 хуваачж байгаа хгүй тухайн газрын бүсчлэлээр нь. За ногоон бүсчлэлтэн жишээлх юм бол иргэд чөлөөтэй нэвтэрж ороод танилцаад юу болж байгаа хурал зөвлөгөөнд тэнд нь болж байгаа бол орж үзэж сонсох боломжтой ч гэдэг юм бол. Зарим нь бол зөвхөн том хэмжээний зочид төлөөлөгчдийн бүр ингээд нэг сүртэй ярьж байгаа зүйлүүд нь болоод тэнд нөгөө иргэд орчих боломжгүй ч гэдэг юм уу тийм ийм барьшлууд бас байгаа. Энэ юу тэр нөгөө нэг дүнжин гарын замаар одоо чигээр улаастараа ингээд чигээр явж итэл замынхаа уртаалд ингээд нэг ийм том асарнууд ингээд барьж марцсан байсан. Тэр мөн үү? Мөн. Тэгээд тэр хавийг чинь тэгээд хаажж байгаа гэсэн үг. Би харин тэрүүгээр нэг ойрд яваагүй гэж сайхан явсан чинь. Нарантуул дүнжин гарав нарантуул гэж би хэлсэндээ нөгөөт нь юу юм байла? Тэрүүгээр тэгвэл тэр шин 100 айл баг. Шин 100 айл тийм шин 100 айл нарантуул дүнжин гарав гэсэн яг тойроод байгаа 3 том одоо зогсоол юм байна шүү дээ. Тийм шин 100 айл гээд уг нь зээжлэхэд амархан юм даа гэж бодож ирсэн чинь. Яг байршлыг хэлэхээр би санаад мэдчихээн. Яг тийшээ чи явж исэн чинь нэг том юм байгууламжууд байгуулсан байсан. Би тэгээд гайхгүй юу. Ийшээ чинь уул манах чи ямар зөвшөөрөл олгохгүй орон сууц барьдгүү дээ энэ одоо юу болоод байгаа юм болоо. Энэ соорлог биш гэдэг бүр тий. Тэсэн чи коп байсан юм байна шүү. Яг зөв. За тэгээд энэ удаагийн уулзалт бол мэдээж яхаарахгүй ямар учиртай юм бэ гэдээсэн бол цаагаараа ингээд нэлээд нарийн ширийн нөө мэддэг чаддаг хүн үзэж сонсож ярих юм бол энэ удаагийн урайтай уулзалтыг Монголд хийж байгаа нь бүр илүү ашигтай буюу Монголын сүлжилттэй холбоотой, замаалаа чухалтай холбоотой асуудлыг дэлхийн түвшинд гаргаж ярих хурал зөвлөгөө болж байгаа юм байна. 17-оноос өнөөдрөөс эхлээд 28-ыг дуустал энэхүү арга хэмжээ маань үргэлжлэнэ. Гэхдээ үргэлжилсэн ч гэснээр цаашгаа дахиад үргэлжлэх юм шиг байгаа юм. Тэгээд нөө 9 сарын 1-ээс зарим сургууль цэцэрлэгчийн хичээл нь орохгүй 9 сарын 15-наас болж бүр хоршлоод байгаа шүү дээ. Гэхдээ тэр л жоохон сонирн байгаа юм да. Тэгээ энэ мэдчлэн арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж байгаа учраас та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо зарим хаалттай байгаа байршлуудаар зорчих биш өөр ямар байршлаар зорчих боломжтой эдгээр байршлуудыг бас сонгож замын хөдөлгөөнтэй соёлтой боловсон зөв оролцоосой гэж уриалж байна. Тэгээ дээрэс нь тэгш сондгоо хуваарлтуудыг бол хийцэн байгаа. Тэгш сондгоо хуваарлтаа өнөөдөр аль нь явах юм? Өнөөдрийн хувьд сондгоо нь явна. Өнөөдөр бол сондгоо өдөр шүү. Тэгшүүд нь явж болохгүй нэ. Тэгшүүд нь явж болохгүй. Гэтэ яг хотын захаар бол явж байгаа дүр зураг надад харагдчихлаа байгаа л да. Би мангар үнэнч. Мангар үнэнч. Манай налах хүмүүс мангар үнэнч байсан шүү дээ өчигдөр. Арай л дэндүү үнэнч. Одоо найруулагч битэр бүр арай л дэндүү үнэнч. Өглөө би энийг авч ирлээ. Маргааш дахиж би энийг аваад аз олж битэр нэг нь юу лээ? Эрэг сөрөг гинэ. Нэг сөрөг нэг нь эрэг юм аа. Ийм гэж ярьдаг болчих. Нэг нь болохоор мэдрэлийн систем тасарсан л байгаа да. Нэг нь болохоор сондгоо тоотой учраас би энийг наашаа цаашаа ингэж авч явах боломжтой болчиход байгаа. Нэг нь эрэг нэг нь сөрөг юм ба. Хин нэ эрэг юм? Тэр эрэг. Чи жага сөрөг юм уу? Би сөрөг. Өнөөдөр Улаанбаатар хотын төвөөр дандаа сөргүүд нь явж байгаа. Хэрүүл уруул болоо та нар. Ийгүй сөрөг хүмүүс шүү. Харин тий. Одоо тэгээд төвөр л өнөөдөр бензиндээ очирлан даа гэж бодож байна. Ядахтай сөргүүд эргүүд нь орж ирэхгүй л гэдэг. Манай налахын дүүнэр хараа. Бүгд одоо сөрөг юм бэлээ. Тэгээ бүгд өчигдөр Улаанбаатар руу орж ирэх ямар ч боломжгүй. Уул нь өчигдөр бид нар нэг уулзч учраа гэсэн чинь байдаг. Ямар ч уулзах боломжгүй болж таарсан. За нэг ийм паналтай болоод байна. Монгол улсад маань хэн билээдэ бичсэн байсан. Нэг төр зур хэрэгжүүлнэ гэсэн зүйлээ үүрд аваад үлдсэн Улаанбаатар хот минь ээ гэсэн. За тэгвэл бид нар бол төр зур хэрэглэх зүйл хэрэгжүүлдэггүй. Бид нэр байнгын бараг насан туршдаа хэрэгжүүлэх юм хэрэгжүүлдэг. Тэр бол меншн болон зүрхэн даалгаанда яг одоо нэгдэг цаг болсон байна. Та нэвтрүүлгээ хин нэгэнтэй хамт сонсож үзхийг хүсжээвэл яг одоо гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр Facebook дээр дүрстэйгээр танд харагдах Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн комент хэсэг доор хин нэг меншн хийгээрэй. Меншн даалгаанда яг одоо нэг дээрээ гэж уриалж байна. Ингэснээрээ энэ 7 хоногийн төгсөлт манай бэлгийн эзэн болох боломжтой. Өнөөдөр шууд билгийг зарсан.
За өчигдөр болол өнгөрсөн 7 хоногийн бэлгийн эзэн маань бэлгээ эдэлсэн. За энийг дараа нэрээ. Тийм үү? Энэ мэдчлэг гой. Эхний болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрч байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч үзэгч танд хүрч байна. Бид баярлалаа өчигдөр минь болонгаа хүртэл бэлэн болсон байна. Өчигдөр минь. Өнгөрсөн 7 хоног Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн маань баг бүрэлдэхүүн хуралдаж дараагийн улирлынхаа шинжилтүүд рүү орсон. Тэр нь юу вэ гэхээр баярлалаа өчигдөр минь болон маань бид нар өчигдөртөө баярлж байсан. Гэхдээ энэ удаад бид цар хүрээг арай жоохон өргөжүүлж орж ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нэр өчигдрөөр өнгөрсөн цаг хугацааг өнөөдрөөр одоо цаг хугацааг маргаашаар ирээдүйн цаг хугацааг төлөөлүүлснээр баярлалаа өчигдөр минь болон танд хүрч байгаа. Тэгэхээр зөвхөн өчигдөр биш өнгөрсөндөө талархах өөрийнхөө бүтээсэн түүхтэй баярлаж талархаж бусдаа бас дамжуулах түгээх яг энэ цаг мөчөлд бид ирж байгаа. Тэгэхээр шинэ удирлаар арай өргөжөнд хэлж байгаа баярлалаа өчигдөр минь анхны дугаар гэж бараг хэлж болохоор тийм танд хүрэхэд бэлэн болсон байна. Радиогийн шоу дотоос 99.6 1045 99.6 1045 утас минь дөнгөж ихлэнгүүд дугаараад байна. За хэдүүлээ бас авъя. Байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. Вээ! За эргэн тавтай морилдоо. Сайн хүн бэ? Сайн байна уу? Сайхан амарсан уу та? Сайхан амарч явна. Алс хол баруун хязгаар за хязгаар биш. Аранга аймгийн чулуутын гүрний таамагт мэндэлж байна гэж. Баярлалаа оюунагчээ. Аялал дуусаагүй л байна уу? Дуусаагүй. Улаанбаатар хотод ороход одоо 10 хоног дутуу байна. Багсуу. 10 хоног 27 гэж орж ирэх юм байна. Таны чинь ирчээ залгаж ийн гэж ойлгосон чинь сүлжээтэй болоо залгаж байгаа юм уу? Орчих байхаа баг. За. Үүний явж байгаа юм байна. За аялал зугаалга Ата тавтай юу? Цаад хэрэг. Өөрийнхөө төлөө жоохон явж байгаа маа. Болж ийн. Өөрийнхөө төлөө л байх хэрэгтэй шүү. Агаар салхи цагаагаар хэрвээ нэг чи айтайхан байна уу? Гой. Ер нь надад бол хур мур таархан таарсан сайхан л сайхан байна уу. За бензин тосны хүртээмж нь хэр байна гэчээ. За битэр солиорхтой машинтай явж байгаа. Гой. За тэрэн дээр баха бараг тий. Бензин бол зайл дээр шүү юм бэ те. Тэгэд бас их сонин штэ их чинь өнөөдөр дээр. Портертай явж байгаа гэд боддоо. Наа чин зүг байх шүү бараг. Харин тийм явж байгаа. Та чин юу энэ өөр сувлэлд байжгаад одоо ингээд цаашаа чулуут руу явсан байна. Аранга хамгийн хатдын аршаанд 14 хоног байжгаад одоо энэ чулуутын гүрэн дээр байгаад 2 хондоо тэгээ одоо цаашаагаа явна. Цаашаа хаашаа явах юм та? Цаашаагаа өгөн одоо хөвсгөл явах санаатай байна. Гэхдээ өнөөдөр яаж явах нь вэ? Анаа хүн мэдхгүй л ах шиг байна. За. Нөгөө Хань хаашаа дагаад явах нь штэ. Харин сэтгэрлэг суманд байдаг Данзанов гэдэг хүн дээр очиж өөрийгөө үзүүл царуулна. Тэгээд тэрнийгээ зэнчилгээ авах санаатай байгаа. Та сэдвээ сонсохгүйгээр шууд ороод ирсэн юм чи одоо шууд холбогдсон дээр нь танд сэдв хэлж баярлалаа өчигдөр минь болон хурж байгаа оюунагчээ. Тэгэд энэ болонд намайг дэмждэг хүн гэсэн сэдвээр бид өнөөдөр ярилцах байхгүй юу? Зөвхөн өчигдөр биш. Өнгөрсөнд таныг дэмждэг ямар хүн байсан бэ? Та тэр хүнээ ингэж алдаршуулаасаа гэж хүсэж байна. За тэгвэл би юуны өмнө та нараатаа хэлэхэд намайг дэмж надад харилсан амьдралын минь харилсан баян зүрхлүүрийн бүх эмчнэртээ баярлаа гэж өчигдөр хүн би фэйсбүүкд үзэхэд эмч нарын баяр, эмнэлгийн ажилтны баяр болсон дахин хэлье. За баярлалаа. Ой. Ямар гар хурууга зохиоч. Тэгш. Болгоомжтойгаараа миний дүүдэр. Суугаач. Сон маань уртын амралт авсан хувийн бизнес эхлүүлсэн байгаа. Хизээ ирэх үү?
Цаа чин харин юу хувийн бизнес эхлүүлсэн учраас нөгөө радио дээр цаг гарах хараахан боломжгүй болчоод цаа чин энэ радиохаа ажлыг өгчөөд цаа чин хувийнхаа бизнес рүү анхаарахар болсон. Миний хоёр дүүдээ тэгвэл шинэ хүн нэмэгдээсэ гэж би бас Харин тийм ээ. Манай ихнэр жирэмсэн болцсон гэсэн. Шинэ хүн нэмэгдэх гээд. Шууд энэ нэг өөр юм бол бодно шүү дээ. За удлаа. би Эрка чам танаа гэр бүл төвшээ. Тийм үү. За баярлалаа өнөөгч. Баярлалаа өнөөгч. Мөнхөө манай бид нартай цуг байдаг. Мөнхөөтэй энэ харангагийн үс одоодын гүрэн дээр таарья гэсэн чинь гэтээ зөрчсөн нөгөөт нь захир дээр явнаа. Харин цаадах чи харин бас баруун зүг рүү явсан сурагтай байсан. Харагдаад. Тэгээд улсын нур дээр өчигдөр орсон зургуур тавьсан байлээ. Тэгээд хоёр түлхэр ихэд Улаанбаатар орчноо инээгчээ гэж хэлсэн. Тэгээд бас сайхан л өглөөнийхөө хайдуудтайгаа бас таарлаа. За баярлалаа инээгч. Маш их баярлалаа. Та аян замдаа сайн яваарай. Хайртай шүү дүүнэртэй баярлалаа. Баярлалаа. Бие бодоорой. Бие бодоорой. За, окей. За. Сэдвийг та бүхэндээ дахин дуулгая. Баярлалаа өчигдөр минь болонд намайг дэмждэг хүн гэсэн сэдвээр бид өнөөдөр ярилцах гэж байна. Таныг өнгөрсөн хугацаанд алдаатай нь, оноотой нь дэмждэг байсан тэр хүнийг бид өнөөдөр ярилцах гэж байгаа, ярих гэж байгаа гэсэн. Та комент хэсэгт өөрийнхөө дэмждэг, таныг дэмжижсэн тэр хүний талаар сэтгэл илгээгээрэй. Мөн 9986 1045 9986 1045 дугаарт бидэндээ холбогдоод яг тэр хүнийхэн талаар дахиад эргээд ярилцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Меншн давалгаанууд бол явж байгаа шүү. Надад хамгийн ихэнд туяа агчийн Минаг меншнд хийсэн харагдаад байхгүй. Тэрнээс өмнө юм байна уу? За би хараатай. За тэр харж байгаарай. Алтан чимэгс үхээ шинэ 7 хоногийн эхний өдрийн мэндэ гэсэн байна. За меншнгууд явсан байна. Давас хөрөн баярагч маань бороотой өглөөний мэндэ хайртай шүү. Баярлаа гэсэн юм байна шүү. За тэгээд ядан зүрэн туяагч маань өглөөний мэндэ гэдэг дөрвөн ширхэг одоо эможи явуулсан байна. За тэгээд лажим оюунцэгч маань өглөөний мэндэ миний хөөрхөн дүү нараа минь гэж явуулсан. Яг харагдаагүй байсан байх шүү. За ингээд туяагчийн бас талархлын комент орж ирж байна. Ацдангийн бэлэг тасархаа байсан. Одиссей тасархаа кино байлаа. Одиссей үзсэн. Бусдыг үзсэн байж таараа. Тэгээд цаг нь хараагүй. Баярлалаа өчигдөр минь ээ гэсэн байна. Тэгээд найруулагч маань гэс бас нэг зургийг хальт ингээд үзүүлээ. Тэр нь юу вэ гэхээр өчигдөр хоёр хөрхөн охинтойгоор хамт энэ киног үзсэн. Хамгийн оройны үзүүрийг нь үзсэн. Гэтэ үнэхээр гоё цаг хугацааг өнгөрүүлж чадлаа гэд мессеж ичижсэн. Тэгээд оюуна гинэ. Манай туяа агчийн маань хоёр охинтойгоо авахгүйсэн зургийг хальт харуулад үзүүлье. Ингэж жаргаж явсан байна. Заалд юм байна. Нөгөө эмэгтэй чинь. Тийм байна. За тэгээ нөгөө нэг фото бут гэдэг байдаг шүү дээ. Зураг авахулдаг юм дотроос орж зураг авахсан юм байна шүү. Зариулалт гаргах нэг сэдлийг нь манай радиогийн бэлэг болон өгцөн гэсэн үг байхгүй юу? Тийм байна. За хоёр болонгийн дунд энэ 7 хоногийн бэлгийг та бүхэндээ задлах болно. Баярлалаа өчигдөр минь гэдэг Давас хөрөн баяр маань бичиж гэн. Меншн давалгаанууд явж гэн. За найзтайгаа мэдэлж гэн. Хөөрхөн найз минь сайхан аялж гэн үү гэж байна. Тийм туяагч аздан болоо юуг ангараг бүр бараг баярлаад орж ирж байна. Өглөөний мэндээсээ төрүүлээд орж ирлээ. Хүүе заяа яагаа вэ гэж Нойкогийн асуултанд та хариулна уу албаасаар. За юу яа. Би энэ тэгвэл өнөөдөр сэдвтэйгээ уялдуулаад ярьчихъя л та. Гэтэ шууд өчигдөр намайг дэмжсэн хүн. Би одоо баялж талархснаа илэрхийлье. Гэхдээ би бүр ингээд гараа авсан. Яац юм бэ? Хаана вэ? Хаана? Яг эндээ ингээд авсан. Тэгэд бүр ингээд мөөхөнд гарч ирээ. Нэлээд юм болсон. Тэгээ одоо нөгөө нэг антибиотик тавиад ингээд бооцсон байгаа учраас ингээд нугалж болохгүй. Тэгэхээр ингээд ангаачих гад. Уул нь хувц ож исэн гэдэг байгаа юм тий. Үгүй штэ. Уул нь бол хоол хийгээгүй байсан гэдэг байгаа тий. Үгүй би гурил хэрч. Үгүй энэ бас их гоё юм болсон. Гоё ч бас хайшиг. Та нар ингээд шал өөр юм хийж байгаад өөр юм бэртээд ий сонио. За яаж ингэ? Гүй би нөгөө хутгаа ингээд юуны ард аягны ард ингээд ирлэхгүй юу? За яаж ирлээ? Ингээд ирлээ штэ. Ингэж ирлдэг үстэй. Чи ингэж ирлсэн юм уу? Би ингэж л ирлэхгүй юу вэ? Энийг барьж за ямарсан ирлсэн. Тэгсэн нэг баг хүү уйлаад байгаа юм шиг уйлаад байгаа ч юм шиг байх уугаас уйлж ирсэн. Эхэндээ би дуугаалч байх гэж торгоогүй. Уйлаад байгаа юм шиг бахарна гинэ. Ахыгч хоёр нь байгаа юм чинь за тэгээ найзууд байгаа юм чинь за тэгсээд болчих байх гэж өнгөрчихгүй юу? За. Тэгсэн чинь цогсдгүй шүү. Ээж намайг аваарай л гэдэг. Тэгээд би нөгөө хутгаа ярилж байгаа л ингээд харсан чинь нөгөөт нь гацчих.
хашааны завсар. Наашаачгүй цаашаачгүй. Тэгээ би нөгөөдхөр рүү чи яах гэж байгаад нөгөө хутгаараа ингэж аваад. Яарад Гүй ингээд зүгээр л явна. Таарчихгүй юу та ингэж байгаа. Тэгээд нөгөө салфетыг атгаад шууд хүүхд рүүгээ гарсан. Хамгийн гол нь ингэхтэй гарлуугаа ингэж байгаа юм уу? Тий. Нөгөө ийм нэг төмөр хашааны жижиг хаалганы хоёр талд нь ингээд ийм дөрвтэй шонтоо байдаг штэ. За тий. Тэр шон дотор нь ороод гад. Хөөхий дөө. Нөгөө ах ихч хоёр нь хашааны хаалгаа хаагаад гараа авчингууд нөгөөдг нь араас нь гарах гэсэн. Тэр дөрвөнгийн шон дотор нь орчиж байгаа юм уу? Орцсон. Тэгээ наашаа Тэр нь яж байгаа тийм онгорхоо биш юм уу тийм? Яг хавтаа ингээд тал талдаа ингээд онгорхоол байдаг штэ. Дөрвөн шон хатгацсан. Тэр нь дундаа нэг юм битүү юм байдаг штэ уулна. Үгүй битүү биш. Битүү биш юм байна тийм. Онгорхоо нэс. Тэгээ гацсан. Би нөгөөдгөө гаргаж тусаа савируулсан. Заяа ойрлцсан. Хүүхдээ аврах гад. Баясаа. Үгүй хамгийн гол нь нөгөө томьёогоо аваад бас хичээлийн бэлтгэлтэйгээд байхгүй байсан. Баясаа авахгүйсэн. Тэнгүүд хөршөө дуудаж агаад хөршөөрөө гаргуулаа. Тэгээ хөршөөг нь ноцолтож нөгөө тийч гаргаад нэг яаж явж байгаа ч тэгэж хигдэж байгаа. Тэгээ оюулсан юм чи? Үгүй оюулаагүй ямар ч сайн туудаг тавиад ингээд манай хөрш маань бас эмнэлгийн байгууллагатай ажилладаг байхгүй юу. Тэнгүүд надад тусалсан. Тэгээ орой нөхрийг 90 эртэл гэр орны минь ажилд тусалсан. Би заяа минь яаж баг нэлхээ маань унтуулж өгөө яа. Яаж явчаагүй. Гээгүй. Уг нь гайгүй л би нэг баг зэргийн гэмтэлт гайгүй. Энэ бол нилээн гүн авсан. Тэгээ ямар санда би бүр найруулагчтай хэллээ. Найруулагчаа би гараад үссэн хоолоонд жоохон өөрчлөлт ороод байдаг гэсэн чи хамаагүй иргэсэн. Тэгээ ирсэн сууж байна. Тэгээ өчтөр надад ингээд дэмжиж намааг ингэж ямар ч гэсэн аюулгүй хүүхдүүдэд харахад тусалсан. Хөрштэй бол би бас таалах. Нэр нь Туулагчтай баярлаа. Туулагчаа баярлаа. Манай хамтрагчийг ингээд тий хуруу гаргүй болгочаагүй баярлаа. Ямар ч цус нүж нь гоожоо тэрүүгээр нэг аймарлын болсон баг. Туулагч ихэндээ шок болсон гэсэн. Гүй би тэгэж орж чадлаа. Юу болоод байна гэ. Зүгээр ингээ хатгцсан байсан чи гүй чи наатах хатгаж болохгүй наатах чи хоёулаа цэвэрлж яа гэхээс гэл. Тэг ингээ нөгөө төмөр юм болохоор тойроод ингээ нилээн улаагаад атгаад нөгөө нэг эдгээчээр тэнийхгээ болчих واخ шүү арга. Харин тийм. За нэг тиймэрхүү юм болсон юм аа. Тэгээд таны амьдралд таны өнгөрсөн хугацаанд дэрэгдээс тань эсвэл бүр холоосж исэн хамаагүй дэмжижсэн таныг дэмждэг хүмүүсийн талаар бичээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бүр меншн хийж агаад бичих юм бол илүү гоё байх болоо гэж бодож шүү. За бас миний сайн найз Сэгмдийн Болормаа гэдэг алаг нүдэн найз минь шүү гэсэн байна. Оюунаа ихч гэгээ өглөөний мэндэ гэдэг далхан алтан намар маань бичиж байна. За даваа сүрэн баяр мянган баярлаачин ханига меншн хийсэн байна. Намайг алдаатай оноотой байсан ч дэмждэгт баярлалаа. Хайртай шүү чамдаа гэсэн байна. За бурхан болдсон бэ эн чин үний юм байна гэж ичж байна. То яг ч хөржгээд байгаа зүгээр. Ой, Найкагийн юмруу орж исэн чи шууд хүнийхэн фэйсбүүк руу орчлаа. Тэгээд энэ миний бас тэгээд дэмждэг хүмүүс бол дэмждэггүйгээсээ маш их гинэ. За Балтанд орж дайрсүрэн BD сувд Бат бэлэгт инх тайван оюука дизайнер гэж юм уу? Тийм байна. Болор Эрдэнэ дайрсүрэн эги оюун төгс магууш гэдэл маш их байна гэсэн байна. Тэгээд энэ дундаасаа бүр ингээд гоё түүхүүдээс нь хуваалцаасаа гэж хүсэж шүү. Радиогийн шууд утас 9986 1045 өглөөний мэндэ энийг төлөвлөж байгаа найс нартаа гэд оюунагч орж ирж байна. Одоо жишээлбэл минийх шиг ингээд хуваалцсан гэсэн үг л дээ. За комментүүдийг гэс хүрчээ те. Байна уу шүү. Лажима оюун цэцэг болон ангийн хөөрхөн бяцхан найзуудаа баярлалаа хайртай шүү та нартаа гэд даваа сүрэн баярагч маань орж ирж байна. За меншингүүд. За мезо гар зүсгэд хоолоонд муу яагаад гэдгийг шинжлэх ухаан одоогоор тогтоогоогүй ч зүсэхгүй байсан дээрээ. Энэ ChatGPT би тэгээд асуусан юм шиг өчтөр надад яг энэ ирсэн. Гараа зүсчихвэл хоолоо сөөн. Яагаад гэвэл учир нь өвцөндөө гэж чанга ёо гэж чанга ойрлноо. Тэгээ хоолоо сөнөө. Хөөр хийдэ. Тэр яхаарахгүй хоолоонд бол нөлөөлнө. Тийм учраас зүсгүй байвал дээр гэдэг зөвлөгөө байна тий. Бүтггүй зөвлөгөө байна. За тэгээд дэгийн дэлгэр цэцэг маань өглөөний мэндэ гэж орж ирж шүү. За Эркэгийн түүхийг сонсъё. Шууд утас 9986 1045 гэдгийг та мартаж болохгүй шүү. Шууд залгаад ороод ирж байна. Би маш олон хүнд баярлаа гэж хэлмээр байдаг. Ер нь бол би зүгээр тэгж л боддیں۔ Нөгөө заримдаа бид нөгөө хөтгөсгүйгээ хөтчдөг. Тэр нь айгүй сайн утгаараа. Би одоо earn хийж аваагүй те. Нэг өөрийн хүчээр олж аваагүй олон зүйлээ би бусдын системээр өөртөө олж авсан байдаг. За тэрний нэг нь би ер нь нөгөө өмнө хэлжсэн шүү дээ. Нөгөө юун дээр нөгөө нэг
том өрөндөр хэлжсэн юм байна шүү дээ. Би нөгөө супер хүч маань айгүй хил ам хэр их олон юм ярьдаг. Хил ам хэрүүл тэмцэл. Хил ам маань одоо болдгоо. Тэгээд нөгөө нэг үг нь ухаан нурдаа үг нь хойноо байх ёстой шүү өнтер гэх. Ам алдвал барьж болдгоо гэдэг үгийг чинь насаараа сонсч өслөө шүү дээ би чинь. Тэгээд тэрнийхээ ачаар бас ачаарч юу яах вэ? Гайгаар яг үнэн. Амаа нэрээ үнэхээр алдсан юу зөндөө байгаа. Буруудаг хөвчлэн. За тэгсэн чинь ер нь багш нар нэг тийм дальжгнаад байгаа олон юм яриад байгаа хүүхдүүдэд ер нь жоохон дургу байдаг хэвгүй 10 жилийн багш нар чинь. Тэгэл ер нь л багш нар ер нь надад ер нь жоохон хатуу ханддаг байсан. Тэгсэн чинь манай нэг багш байт юм аа. Одоо хүртэл манай налахад маань одоо оршин сууж байгаа манай сонгуул гэдэг багш байдаг. Манай байранд байдаг хэвгүй. Сонсож байсан юм сонгуул. Манай сонгуул багш манай сургуулийн яг шугам зургийн багш байхгүй юу. Тэгээ шугам зургийн хичээлд ер нь ягаад чи хүүхдүүд ер нь тийм сайнгүй байд юм бэлээ. Ер нь би сүүлд олж мэдсэн тэрийг. Ягаад чи би өөрийгөө сайн болохоор ингээ бүх хүүхдийг сайн гэж бодчихгүй юу? Тийм. Тэгсэн чинь үгүй юм бэлээ. Тэгсэн чинь сонгуул багш надад аягүй сайн ханддаг байсан. Аягүй сайн ягаад чи хөрш болооч тэр юм уу? Ягаад мэдэхгүй. Надад их сайн одоо намайг бас ангийнхан аягүй сайн сурлагтнуудын нэг гэд ойлгоцсон байсан. Эсвэл мэдчихсэн бах. Гэхдээ зүгээр албаар тэгж хандсан байж магадгүй надтай. Нөгөө нэг багш нарын баяр болоод ч илүү эмэгтэйчүүдийн баяр болоод ч илүү нөгөө нэг эрэгтэй багш нар дааж аваад хичээл заадаг байхгүй эмэгтэй багш нарын хичээлийг хувааж байгаа заадаг байсан. Тэгсэн чинь сонгуул багш анги болгоноос нөгөө ядж байгаа нөгөө эрэгтэй багш нарынхаа зөвлөлтийнх нь тэргүүн байсан юм уу хаашаа манай сонгуул багш тухай үедээ. Аргагүй шүү дээ. Нэр нь сонгуул. Тий, сонгуул байгаа шүү дээ. Өөр улс төрч байгаа шүү дээ. Тэгснэ ингээд ангаар ингээд яваад шилдэг нэг 2 хүүхдүүдийг ингээд дуудчихсан байхгүй тухайн үед. Тэгсэн чинь манай ангаар шагаасна гампруу эрдэнэ даваа гэж дуудтыг. Тэг чи гампруу чи манай ангийн гавл байхгүй юу? Хамгийн одоо шилдэг нь. Гэхдээ манай ангид ер нь гампрууос хоошоо ингээд жагсах баг нэг миний өмнөр орох манайх нэг 29 хүүхдтэй байсан гэхэд миний өмнөр орох нэг 27 хүүхд бол байсан байхгүй юу? Ер нь бол байсан. Одоо нэр хэлэх гэж байгаа юм болоо гэсэн чи 27 байсан юм. Байсан. Тэгэхэд дараа гампрур битээр шууд ингээд дурддагдаад гарна гэдэг нь надад бол ичиж өгмөр байсан яг үнэндээ. Юу болоод байна те? Бүр ичиж өгмөр байсан. Тэгтээ харьцуулах гэдэг энэ үчиж бодмоор байсан. Үгүй ойлгомжтой л байсан. Ойлгомжтой байсан. Маш ойлгомжтой. Нэг өнөөдөр хичээл заах хүүхдүүд гээд гампруу эрдэнэ даваа гэж дуудчихгүй юу? Би бүр ичиж өгөхээр гампруутай хамт гарсан заяа. Тэгээд гарахтаа би амар ичижсэн мөртлөө ер нь бол араа яг тэрнээс хойш ингээд миний ингээд нэг юм амьдрал нэг юм сонин юм мэдрэмж бас ингээд гоё юм урам зориг бэлгэлцэн л дээ манай багш. Тэр нь юу вэ гэхээр ингээд нэг юм юу гэдэг нь те үнэлэгдэх мэдрэмж гэдэг билүү те нэг юм хүний итгэлийг алдаж болохгүй шүү гэдэг нэг юм гоё юм ингээ өчөж байгаа байхгүй. Тэгээд яагаад ч би тэрнээс хойш ингээд нэг юм сонгуул огшийн хичээл дээр л ингээл би угаасаа сайн зөө хичээлд нь. Гэтэл ингээл уламл хичээгээл те. Нэрэл би сайн шүү гэж харуулчих гал те. Тэгээд нэг тим байсан. Тэр надад ерөөс ингээд санаанаас одоо болт гардггүй. Тэгээд сонгуул өгш одоо яг сонсоогүй л бахал та. Сонсч ивэл сонгуул өгшөө баярлалаа. Тэгээд тухай та яг өөрөө мэдэж тэгсэн үгүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч сан тэр үйлдэл бол надад айгүй их урам зориг өгч ирсэн. Тэгээд ер нь тест ороод тест яг төгсгöd тестийн бас нэг амар их хоёр хичээл байдаг. Нэг нь начертатл нэг геометр гэдэг. За нөгөөх нь болохоор техникийн зураг зүгөөж хоёр амар хичээл гэдэг. Бүх оюутнууд үзэх ёстой. Энэ дээр ер нь ихэнх нь ундаг байхгүй юу? За энэ дээр бол би өстой яг нэгэн дээр нь 99-ээр A гараад нэгэн дээр нь 100-аар A гарсан. Нэгэн дээр нь 99-ээр A гарсан. Хичээлд ерөөс суудгүй мөртлөө бүх хичээлээ маш сайн хийдэг гэдэг утгаараа багш чи ерөөс хичээл суудгүй юм чинь чамаас ядаж нэг оноо хасж ирсэн. Ядаж юу? Тий. Тэгээд тэрний одоо хүчин энэ хоёр хичээл дээр бол ийм өндөр оноо авч ирсэн. Бүр би барилгын инженер болъё гэсэн хүсэл мөрөөдлийг бас хэсэг хугацаанд тээжсэн. Тэгээ өөрийнхөө байшинг би яг өөрийн гараар барьсан байдаг. За зураг төслийг би өөрөө зурсан байдаг. За энэ бүх одоо зүйл одоо тэр хүний энийг жижигхэн урам. Энэ жижигхэн юм баггүй уул нь бол. Гэхдээ аюулгүй том урам өгсөн байдаг аа. Тэгээд баярлаа. Тэгээд яг иймэрхүү багш надад бас дахиад нэг байна. Нэг бүсэн ярьсных утас дуурах хүртэл ярьж идэх үү. За би тэр хооронд нь газ ихлээ дахиад шинээр орж ирж байгаа дүүс сонсож эхэлж байгаа хүмүүстээ сэдвээ танилцуулчих. Баярлалаа өчигдөр минь булан маань зөвхөн өчигдөртөө болсон зүйлээ биш. Таны өнгөрсөнд болсон зүйлийг хамт шимж тайруулан ярих яг ийм шинэ улирлын ингээд өргөн цар хүрээлүүгөө орж байгаа. Тийм учраас та зөвхөн өчигдөр болсон зүйлээ биш. Таны өнгөрсөн амьдрал, таны өчигдөр гэдгийг одоо өнгөрсөн
хугацаа гэж авч үзээд байгаа гэсэн үг байхгүй өнгөрсөн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд таныг дэмжижсэн хүнээ алдаршуулах, дэмжижсэн хүндээ талархлаа илэрхийлэх тэр боломжийг яг энэ цаг мөчид олгож байгаа гэсэн үг. Яг түүхээс нь бас бодтойгоор жоохон хуваалцвал гоё Меншн тийм. хийгээд тэр хүнийхэн түүхээсээ бидэнтэй хуваалцаарай. Эсвэл шууд залгахыг хүсвэл 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Манай ангараг өглөөний мэнд өчигдөртөө баярлалаа. Сайхан шал тэгшилж сутгаж хонлоо гэж шүү. За гарамгаа өглөөний мэндэ гэсэн байна. За нэр бичээгүй энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх өөрхөн найз нартай дахин өглөөний мэндэ гэд ажил оюуна гихч маань бичсэн байх шүү. За тэгэхээр та бүхэн өнгөрсөнд танд тусалсан, таныг дэмждэг байсан хүний талаар магадгүй одоо тэр хүнтэйгээ холбоо тасарсан ч гэж болно. Гэхдээ өнгөрсөн хугацаанд яг энэ зүйлд нь энэ хүн дэмжснээрээ ингэсэн юм аа, ийм явдал болсон юм аа. Нэрээ ингээд юусоо боддггүйсэн чи одоо бодохны тэр хүн намайг дэмждэг байсан юм биш дээ ч гэдэг юм уу те. Яг тэр гоё түүхүүдээсээ бидэнтэй хуваалцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна шүү. Ингээд найруулагч Цэку гинэ. Цэку биш штэ, Мизу штэ. Мизу шүү, Мизу. Яг мартсан байна. Тийм байна. Мизу шүү. Өнөөдрөөс Мизуг Цэку гэж дуудцгаая. За ингээд шууд утас 9986 1045 9986 1045 дугаар нээлттэй байгаа. За таныг хүлээж авах хооронд би дахиад нэг түүх ярьчих. За тэг. Нөгөө манай би одоо яг нэг хүний хоёр хүнийг нэг доор ингээ ярих гэж байгаа шүү заяа. Тэр нь ээж охин хоёр байхгүй юу? За. Тэгээ миний бас одоо би ингээд болж игэл гэр бүлийнхаа хүмүүсийг ярихгүй хичээж байгаа шүү. Тэгээ уул нь угаасаа яриул хамгийн түрүүнд эхнэрээ бас ингээд яриад солиорол л да. Тэгээ юу ч гэсэн эхлээд одоо ангийнхаа нэг хүүхдийг яри. Манай ангийн яг миний хажууд суудаг гэсэн би Меншн хийдэ. тий заавч би одоо яг за меншн хийгээд зэ. За тэг меншн хийж байгаад ярьцгаа. Меншн хийж байгаа яриа зэ. Тэгээрээ. За ангараг маань бурхандаа баярлалаа гэсэн байна. Өнгөрсөн хугацаанд бас маш олон зүйлүүд хийхэд нь хамтдаа байсан тэр эрхэм зүйлүүдтэй, эрхэм хүмүүстэй бид яг энэ цаг мөчид талархлаа илэрхийлж байгаа. Тэгэхээр та бүхэн меншн хийгээд тэдгээр хүмүүстэйгээ өнгөрөөсөн дурсамжаасаа бидэнтэй бас хуваалцаасаа гэж хүсэж байгаа шүү. Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичлэр манай хуудас маань гарч ирж байгаа. Дүрстэй нэвтрүүлгийн дор комент хэсэгт та бүхэн бичээд үлдээгээрэй. Батчулан ундармаа гэд меншн хийгээд үргэлж тусалж дэмжиж байдагт баярлалаа. Хайртай шүү гэд даваа сүрэн баяр маань бичсэн байна. Радиогийн шууд утас 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Ангийнхан найзыг хайгаад байна уу? Энэ нөгөө нэрээ өөрчлөө хийсэн. Нөгөө нэг уул нь бүтэн нэр нь мөг жаргал байхгүй юу? За. Тэнгүүтээ нөгөө нэг юуных нь нэр нь болохоор өөр болгоо хийсэн. Тэгээд би бүтэн нэрийн Facebook-ийн нэрийг хайгаад байл да. За олчлоо. Болсон уу? Олчлоо. За жага гэдэг нэртэй юм байна Facebook. Ой. Тий, жага гэдэг мөх нэртэй юм жаргал байна. гэсэн, тий, Тэгээд нэрээ. мөх жаргал гэдэг манай ангийн охин байдیں۔ Тэгээд мөх жаргал манай ангийн охтууд дотроос өндөрнө л дөө. За. Би ангийнхаа хүүгүүд дотор хамгийн намхан нь байхгүй юу? Ааха. Битээр ингээд юун дээр биеийн тамир дээр ингээд жигсангууд нөгөө Нилээ хүүгүүд зайтай явж байгаад хүүгүүд зогсдог шүү дээ. Хүүгүүдийн хамгийн намхан доороо. Тэгээд охтуудын хамгийн өндөрөөс эхэлдэг шүү дээ. Тэгдэг. Энэ гэхдээ айгүй буруу юм байл шүү. Энийг бид нар өөрчлөмөр байгаа шүү ямар ч гэсэн. Би тэр доор нь зогсдог. Тэгээд миний хажууд манай ангийн Хамгийн өндөр. миний хажууд ширээний хажуудын найз маань зогсдог гэсэн байхгүй хамгийн өндөр охин. Тэгээд тэр чинь айгүй эвгүй мэдрэмжтэй ирнэ. Тэгээд битээр ингээд биеийн тамираас тараад ангидаа ороод бас нэг ширээнд суун. Ингээ яг зэрэгцээ суун. Тэгсэн чинь мөг жаргалж байгаа хараа муутай. Багш нь ээж нь болохоор багш байхгүй юу? Манай ээж бас багш. Тэгээ манай ээж физикийн багш, мөг жаргалын ээж нь химийн багш байхгүй юу? Тэгээд мөг жаргалын нэлийн олон зүйлээр холбогдсон юм биш үү? Мөг жаргал манай жагагийн ээжд нь би бас айгу талархаж явдаг хүмүүсийн нэг байхгүй манай багш нарын дундаас. Яагаад гэхээр араа ийм юм. Жагаа болохоор надад яаж нөлөөсөн бэ гэхээр миний бичгийн хэвстэр бүр үнэн заваан байсан байхгүй юу? Нохооны баас шиг юм байлаа штэ. Тэгсэн чинь одоо Байлаа штэ гэж одоо ч ямар өөрчлөлт өөрчлөлт байгаа шүү. Супер штэ минийх ч Тийм үү? одоо. Тийм штэ. Чи сайнахаас зүгээр асуу. Сайнахаа Неркагийн бичгийн ямар вэ? Сайнах шүтцэн миний бичгийн. Ядтай надад нэг он сар Би өдөр чамд тавьж өгье зэ. Айгуу гоё штэ. Тэгсэн чинь ийм байгааг байхгүй хамгийн амар нь. Айгуу заван байсан. Тэгсэн чинь жагаа манаас сургуулийн манай бүр төгсөлтийн заяа. Хамгийн шилдэг цэвэр бичигдэн байхгүй юу? Хамгийн гоё бичдэг. Бүр ингээд компьютероор шивээ хийсэн юм шиг бичдэг байхгүй юу? Дэвтэр нь бүр зүгээр юу юм бэ? Компьютероор шивээ принтерлээ гаргаад ирсэн юм шиг л тийм уран бичдэг. Маш гоё бичдэг охин байсан. За тэгээд жагаагийн хажууд ингээд суусан чинь л зүгээр би зүгээр ингээд
бичгийн ивэ өөрчлөхөөс аргагүй болд юм. Нөлөөлж шít. Нөлөөлөгд юм байлаа шууд. Алтны дэрэгт гуйл шарлан гэхчээр тий. Одоо миний дэргэд байгаад бас нөлөөлөгдөө л байгаа. Тэгээд жагагийн нөлөө бол тийм байсан. Маш их нөлөө. Тэгээд жагагийн нэг онцлог нь хараа хүн айгүй юм дэмжимтгий тий нэг юм. Тэгээ энийг би ээжээсээ сурсан болов уу гэж би боддог байхгүй юу. Ээж нь одоо манай Бачулуун багш байсан. Манай химийн багш байсан. Одоо бол өнгөрцөн л дөө. Бачулуун багш маань маш одоо ийм бас өөр хүн байсан. Одоо багш хүний хувьд нэг юм хүнийг дэмждэг юм хүн байсан. Химийн хичээл штэ. Заяа. Айгу хэцүү хишээ штэ. Яг нөгөө тулгуур 3 одоо юу байгалийн ухааны 3 хичээлийн нэг нь багхгүй юу. Маш хэцүү хичээл. Тэгсэн чинь араа химийн хичээл дээр би 100% гарсан байдаг байхгүй 10 жилдээ. Яагаад тэгэхээр Бачулуун багшаас ерөөс цэвэр. Яагаад тэгэхээр Бачулуун багш намайг ер нь нэг юм хичээлээ хийж чадна гэдэг нэг юм урам зориг яаж өгснгийг би одоо сандгүй юм. Гэтэ ямар ч хэсэн би хичээлдээ нэг тийм маш хэцүү байсан мөртлөө би хөөхөн даваад гарцсан байхгүй. Ингээд одоо чийжлэгснээ маж хээжлэх ч юм уу те. Эсвэл чийжлэгс томьёогоо нүцээр гоо чийжлэх. Зүгээр орхиогүй. Ер нь маш олон хичээлийг би зүгээр орхисон байхгүй. Ингээд гаргуунд гаргаа те бие сул тавиа те хичээлийн үеэр ингээ хойно ч унтаж моддаг байлаа шүү дээ. А Бачулуун багш хичээл дээр бол тех ямарч боломж байгаагүй. Хичээлийн илүү сонирхолтой заадаг байсан биш магадгүй бас. За тэгээд би тест орохдоо би араа уул нь физик 70 математик 30 гэсэн ангид орох байснаа болоод хим тал математик 30 гэсэн ангид орж илаа. Ийм л амар сонголт хийлэх гэсэн нөлөөлсөн хүн шүү дээ. Тэгэхээр иймэрхүү мундаг хүмүүс бол миний амьдралд бас нэг биш хүмүүс байсан. Тэгээд ямар ч өнөөдөр бол би 3-ыг нь дурдлаа. Нэг нь манай сонгуул багш байлаа. Одоо шугам зургийн багш. Маань нөгөөдг нь Бачулуун багш манай химийн багш. За нөгөөдг нь түүний охин болох одоо миний ширээний минь найз жагаа байла. Одоо сүүлд хизээ уулзсан өндөр нам 20 жилийн югаар уулзсан өндөр хിവэр байлээ надаас. Надаас л өндөр хിവэр байлээ. Гэхдээ нилээн дөгцсөн байлээ битэрийн өндөр нам. Тий, би бас доороос нилээн сайн явж байгаа. Одоо тэг явахгүй шүү дээ. Тий, одоо байхгүй. Одоо жагааг доошо буухыг хүлээн. Өөр арга. Нэмээ болохыг хүлээн гэж. Жагаа одоо сая 20 жилийн уулзтаар би одоо ямар сайн дэмжигч хүн бэ гэдгийг би чамд ойлгуулахын тулд амар амархан ганц л юм байгаа. 20 жилийн уулзлаар бид ингээл уулзаал ингээл юм ярьж хахад жагаа тэгж байгаа байхгүй. Нийлж одоо би ямар нэг юм хий те. Нийлж бизнес хий, нэгийгээ дэмжиж гэдэг тухайл ярьж байгаа байхгүй. Мань нөхөр ерөөс ярьж байгаа юм л тэр. Тэгэхээр ерөөс угаасаа л дэмжигч. Ерөөс ийм хүмүүс ингээ эргэн тойронд байхад чи зүгээр цэмбигээл юм. Чиний баг хэн байх чинь нэг хамаагүй. Чи ингээл цэмбигээл идэм бэл. Тэгээ штэ. Одоо удахгүй 9 сарын 1 болох гэж байна. Хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх гэж байна. Яах аргагүй хичээлдээ муу сайн гэхээсээ илүү тэр хүүхдийг дэмждэг, тэр хүүхдтэй ингээ өөрсдийнх нь хэлээр нь ярьж ойлголцдог багш гэдэг ёстой ховрын заяа ах те. Ёстой гоё шүү. Тийм багштай байх гоё. Муу хүүхдийг ямар ч хичээл хийх сонирхолгүй байгаа хүүхдийг хичээл хийлгээд тэгээ бүр тэр хичээлээр нь конкурс өгүүлээд нөгөөдг нь тухайн хичээллээрээ конкурс өгсөн амжилттай болоо тэр мэрэгчлэрээ суралцаад ингээд явна. Тэгэх хүртэл нөлөөлнө гэдэг нь багшийн маш их ур чадвараас гарч ирэх байх гэж бодож байна. За би чамд нэг гоё комент өччихье. За Алтан чимэг сүхэ мэдээж ээжийнхаа бүхий л зүйл тусалд дэмждэг хөөрхөн охиндоо үргэлж баярлж явдаг шүү. Тэ инх цаая гэсэн байна. Чамтай адилхан юм шүү дээ. Тийм байна. Надтай ижил нэртэй юм байна. Амдаа юм байна шүү дээ. Ер нь заяагууд бол заяатай л эдэн шүү. Манай Монголын заяа ихээ. Заяа бидний заяач их. Би энийг боддоо шүү дээ. Энэ манай монголчуудын нэг сүсэгтэй их холбоотой юм болов. Бид нэр их юм заяа маяа төөрөг мөөрөг гэдэгтэй айгүй хитгдэг ард түмэн болоод хүүхдүүдийг заяа гэдэг нэр өгдөг юм болов гэж. Дуу муу нь хүртэл чамд одоо хэдэн дуу байна? Нилээ хэдэн 100 дуу байгаа штэ. Чи чам чийжилсэн юм байдаг юм уу? Яг тэд мэд гэсэн тоо байдаг юм уу? Гүг тэд мэд гэсэн тоо байх. Боломжгүй юу? Ер нь одоо яг оргил бест дуу нь. Заяа тэр үстэй. Тэр штэ. Өөр заяа үйлээ. Монголын заяа. За тэр чин бол дуун дотор нь заяа гэдэг хэсэг л орцсон болохоос шүү. Үгүй тэгсэн ч гэсэндээ. За тийм ээ. Монголын заяа гоё ягас тээ. Ой тэр нэг дуучин заяа эхнэр заяада зөрөөс дуу хийгээгүй юу? Мэдхгүй тийм. Одоо нэг Тамка гоо гэд эхнэртэй зорил дуу хийдэг шиг хийгээгүй юу? Хийсэн баха. Мэдгүй тэгвэл за ямарсан YouTube дээр хайлтыг хий те. За яа тэрийг айгүй бол дахиад дуулж муулсан тийм байгаа. Баярлалаа өчигдөр минь болон танд хүрж байгаа. Өнөөдрийн баярлалаа өчигдөр минь болон дээр өнгөрсөн хугацаанд таныг дэмжиж байсан, таныг дэмждэг хүмүүсийн талаар бид ярилцж байгаа гэсэн үг. Яг манай сонсогчдтой ижилхэн та бүхэнд тухайн хүнээ меншн хийгээд болсон
та хоёрын хоорондох ингээд мартагдахааргүй байгаа түүхүүдэд бидэнтэй хуваалцаасаа гэж хүсэж байна. Радиогийн 99.6 1045 99.6 1045 дугаар таны өмнөд нээлттэй байгаа. Тийм учраас холбогдоод ороод ирээрэй. Өнгөрсөн хугацаанд гэвэл ойрын 4 жилийн хугацаанд л юм байна л да. Яах аргагүй би алтан чимэг сүхвэтэй ижилхэм бас том хүүдэл бас их талархдаг. Ер нь байнгч тэрийг хэлдэг штэ. Нөхрөөсөө илүү талархдаг. Ер нь бол бити баяр шүү. Одоо яг сүүлийн 4 жилийн хугацаанд ч. Бити маялж. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу өглөөний минь? Хай өглөөний минь. За сайхан амарсан уу Найко? Сайхан амарсан. Хоолон жоохон сөнгөд байна уу? Юу яасан бэ? Гар мараа авчихсан. Гар мараа зүссэн юм уу юу? Үгүй шүд мүдэжсэн. Оо нэр тийм гэсэн штэ. Аа үзээтэй хоёр юмтай үдсэн байлээ чи аваа. Харин доотлохгүй нөгөө бүтэн хэлсэн гэсэн. Стаймер байна уу? Өвдөөлэн. Яа. 90 амс сугарч уу яач. Яна. Миний нэг хэсэг ирүү сугараад идэг байсан шүү дээ. Сүүлийн төрөлтийн. Сугараад Ирүү мултраад идэг. тий яг сүүлийн төрөлтийн дараа тэгэл бүр өөрөө гэлт ингээл оруулцдаг дураараа. Сугараад тахтай гутал штэ ямар. За яах вэ? За Найког дэмждэг хүний талаар за аль нэгийг л яриа. Аль нэгийг хүн яриа. Ер нь бүгдээрээ л нөгөө миний амьдрал байнгын тусалдаг хүмүүс зөндөө байгаа. Тэгээд өстө нэг ихний эдийн л бичлээ. Тэгээд яг мэдээж аль хамгийн түрүүлээд ааваас л шин аав минь өдөө өршөл байнга дэмжсээрч ирсэн. Одоо ч дэмжиж байгаа. За нэг улаан фэн үү? Тийштэй. Аа. Тэгээд нэг хэсэг би бас айгүйх би өвддөг байсан оюутан байхаасаа. Тэгэл юм л бол түргэн дээр нэгийн сэхийн дээр дандаа очдаг. Үгүй бүр тэгж хүндэрч юу? Тэгдэг байсан. Тэгэл тэр үед ч бас манай үе ангийнхан би ч одоо 3 анги гэдэг дэмжсэн ш дамгаахта. тэгжсэн шүү дээ нэр. Архаг юм байна. Ангийнхаа хүүхдүүдийг ч гэсэндээ бас аюух баярлалтай. Тэгэл бас том ихч маань байнгын хаач ингээ бараг Монголын хаана нэг өнцөг болон байсан ч би тийм тухайлдлаг ингээд л бүх юм тэгэл яарал хүрээд ирдэг. Хүргэж өгдөг байнгын тийм байсан. Тэгэл мэдээч нөхөр минь бас байгаа тий. Өдөг болтол. Одоо би ч нөгөө мэрэгчлээ сольсон штэ. Тэгэхэд чинь үнэхээр бүр шалтаа буутлаа ингээд бүр ямар ч бүр амьдрах мэтгэл байхгүй болтлоо. Би ч яжил айгу драматай. Тэгээд emotional болохоор чинь тэгээд тэр үед ганц нөхөр маань бас ганцхан ч ихгүй ер нь гэр бүлээр айгу ганц нөхөр маань. Босод нөхрүүд нь бол таагүй юм байна те. Ганц нөхөр нь л тоосон юм байна. За болоо яах вэ? Найко нөхөр нь заримдаа ингээ ухрааж үздэг юм шиг байлаа шүү. Яана. Нөхөр одоо чи ингээд нөхрийнхөө яг нэг удаагийн нэг юу гэдгийг чи энэ хүн яагаад намайг ингээд байгаа юм болооч гэдэг юм уу ингээд айгүй гой дэмжижсэн тийм ерөөсөн мартдаггүй нэг үйл явдлаас нь яриач. Нэг л удаагийнх юм. Харин тэр нь яг би бүр ингээ мэрэгчлээ нөгөө сольчоод мэрэгчлээ нөгөө мэдслийн хэмжээр ажиллаж чадхаа явуулчаад тэгээд бараг 6 сар би бүр гэрээсээ гараачгүй өрөөнөөсөө гараачгүй хүүхдүүдэд хайцсан бүр ингээд болон цогоос. Эмород уу? Тийм бэ. Тий. Зөө эморли хатаа юм бэ нөө. Жаахан гэж бүр нилээн унтсан байна. Тийм байна. Тийм. Тэгээ тэр үед нилээн дэмжиж өгсөн байхгүй юу? Тийм. Тэгээд загинж магнаагүй юу? янз янзаар л оролдож байсан шүү дээ. Би ууш загинчих юм байна эхлээд. Загнаач тэр чи юу ч өстөж хэн наалдахгүй юм чи. Тэгин яг тэгин. Тэгээд яг хөө мэдээж тэднэрээс гадна одоо ч бас зөндөл асуудлууд гарна. Би ч одоо бүр тэгэл нөхөртэй бүр юу ч чадахгүй болохоор хурж ирэл намайг зүгээр тэврээдэл гэл. Одоо тэгдэг ш. Тэгэл ажлынхаа бас 2 хүнийг хэлмээр санагдтiin. Одоо ганц ажил дээр мань дандаа өдөө өршөлт дэмждэг. Бүр ингээ юу ч болсныг охин шигэ нэг аюу хөөрхөн дэмждэг манай 2 ихч байгаа. Манай нэг нь манай менежер, нөгөөд нь манай ахлах сүүлэгч байхгүй. Төрөн бас минь шинжсэн маа. Тэгээ тэр хоёртойгоо нийлдгийг найзалдгийн одоо тэтгэртэй гарсан хүмүүс л дээ. Гэхдээ октодаа гэж байгаа л. Ахир би бинийгээ дэмжээл амьдрал дээр нь ч болсон юм бай, ажил дээр болсон ч тэгээд гоёвцгаадаг да.
Nice. Ноёко ч гэсэндээ хин нэгэн хүний дэмждэг хүн байх гэж бодож байна. Магадгүй тэдгээр хүмүүс нь юм бичиж амжихгүй гэхдээ бас меншнцнийг нь харчаад сонсоод явж байгаа болоод хувь чатаарч хамаагүй Ноёкод бас дэмждэг шүү гэдгийг нь чин сэтгэлийн үгээ хэлээсэй гэж хүсэж байна. Ягаад гэвэл маш олон хүнийг меншн хийсэн байсан. Би тэр нэг меншн хийсэн хүмүүс дундаас нь танаа дүү эсэн үү? Болор эрдэнэ дайрсөрнө. Мэдгүй нэг нь мэдгүй ямар ч гэсэн Facebook-ийн профайл зургийг харчаа би бүр шоконд орж ирсэн. Ихэр юм уу? Нэрийг хараад айгүй ижилхэн. Тийм үү. Намын эрдэнэ болор эрдэнэ мөн л дөө. Игчин юм уу? Хамгийн гол нь ингээд тэр хоёрын зураг зэрэгцээд байжсэн чи би за юу илээ гэж бодсон шүү дээ. Дүү юм уу? Игчин юм уу? Би ихтэй нөгөө дүүгээс том ихчээсээ хийсэн илүү яг дээдлийнхээ ихчтэй аюу адилхан. Үгүй би яг нэрийг одоо зургийг харах юм бол таних гад байна л да. Тийм. Тэгээд тэр хүн үнэхээр ижилхэн. Би бол бүр арай л хэтэр хийж. Тийм үү. Гэтэ нэрээ тийм адилхан байж болох юм уу? Нөгөө хамт сургуульд яг ингээд нөгөө явдаг байсан байхгүй юу? Нэг сургуульд дандаа явдаг. Тэгэл ихэр юм уу гэж ингээд тийштэй битгаа ихэр штэ гэж явдаг. Одоо уртлаас ихэр штэ л гэж явдаг. За ямар ч гэсэн юу биш ээ шүү. Сувдан биш вэ, болор эрдэнэ биш вэ шүү. Болор юм бити юм зарлаа. Өөр наривчлаа явсан. Бүр наривчлаа явсан. За маш их баярлалаа Ноёко. Баярлалаа. Гоё шүү. Гэнэ шүднээс болоод нэлээд тухгүй байна. Тийм маргаашнаас гэсэндээ гэд ингээд яриад ороод ирээрээ. За хурдан идэгрээрээ. Айгу хурдан дасаараа идэгрээрээ ч байх одоо дасгал юм да тий. Гэхдээ тэр чинь одоо бойл нь идэгрээ шүү дээ. Бойл авахгүй ч хоёр актыг аваа ийцсан байхгүй юу? Би ч нөгөө нэг аппарат гэж бододсон шүү дээ. Аппарат бас байгаа. Тэгэхээр нөгөө холгоод идэм юм тэгээд завжаа ингээд өрөөд идэг. Нэг сайн мэдээ нөхөй турдаг гэсэн шүү дээ. Энэ хүн чи одоо энэ нэмээд турвал яах юм? Ноёко гойлал. Ноёко турдаг гэсэн шүү дээ. Хидрэг болох үедээ яана. Бас нөгөө идэж чадахгүй болохоор тэмдэг сайраа. нэг хитоногтол тэгэл. Өөе нэг аппарат идэх хоёлаа. За тэг. Санаа сэтэл өгсөн бид хоёрыг дэмжсэн Ноёкодо баярлалаа. Тийм тэгээд тэр шүдний эмнэлгийг заагаад өгсөн мөн шүү та. Тийм байлээ. Меншн хийсэн байлээ. Меншн хийсэн бай. Өөе хаана юм бэ байрлна? Би нэр за бүрийн хажууд байдгийг. Ихтлгүүрийн хажууд хоёлаа өөрөө яваад олъё заа. Хоол юм байна. Баярлалаа Ноёко. За. Энэ хавьд алхаад очиж мөн газар очих. За ингээ комментүүд маань бол ирсэн байна. Би чухал үйл явдлын дагагч болсон байна. Энийг сонирхол татаж जैन бусад хүмүүс маань жилийн дагагч болсон юм байна гэд оюунагч маань бичсэн байна. Сайн ойлгосонгүй. Цэцэг маа альма Бормаа Мигмар гэд хүнийг меншн хийгээд дээд сургуулийн багштаа маш их баярлаж талархаж явдаг да. Хайртай шүү багштаа гэсэн. Багш ийм хүмүүс байдаг шүү. Ийм багш нартай холбоотой зөндөө олон дурсамжууд байгаа хаа. Минийх өөрхөн алагнуудын найз болормаа гэдэг эмэгтэй байгаа ёстой мундаг найз байгаа юм да гэсэн байна. Жон дагийн маань гигэн тунгалаг өглөөний мэндэ найзуудаа гэд 3 цэнхэр зүрхээ хэлгээсэн байна. За мөнхөө сайн уу өглөөний мэндэ балга бензин харил гэж орж ирж байна. Мөнхөө балга бензин өгөх битэл бид нар өөрсдөө балга бензинээ олж чадахгүй жоохон хэцүү шүү. Гэрэлт маа өглөөний мэндэ гэсэн бол за мэдээж меншн давалгаанууд явж байна. За тэгсэн чинь хоорондоо ярьж байгаа юм байна. Увсын хяргасан ирэг дээр нүцгэн хөвтөж байна. Тариат явах бензин хайрл гинэ. Яана. Цаашаа явах гэдэг шүү энэ. Харин наашлаа. Балга бензин олоод наашлахгүй юм уу? Балгаа олоод наашлах юм шүү дээ. Цаашлах гэдэг юм улам. Баярлалаа өчигдөр минь болон маань энд хүрээд өндөрлөж байна. Пүрүс дөрөн патаж маань маш ховрын сонин хүн өглөөний мэндэ гэж орж ирж байна. Бяцхан маа маань сайн уу та хэд маань дажгүй юу? Манай заяа бас хичээлдээ орох гээд бэлтгэлээ хийгээл базаагаал байж байгаа хта маа. Манай заяа ч бас манай шав байхгүй юу? Гэтэ ихтэй хөвгтөлтэй. За пүрүс дөрөн патаж маань хоёр дахь хөвгтний. Тэгээд доор нь жижигхэн дүү байгаа. Одоо жижигхэн дүү байгаа тий. Том ага болчихсон. Их үүрэг хариуцлагатай байгаа ах гэж бодож байна. Энд хүрээд баярлалаа өчигдөр минь болон маань өндөрлөж байна. Бид 7 хоног бүрийн даваа гарагийн хамгийн эхний болон баярлалаа өчигдөр минь болонгаар таны өнгөрсөн хугацаанд баярлуулж исэн, талархал хүлээмээр байсан тэр мэдрэмжүүдийг агуулсан, гой зүйлүүдийг мэдрүүлсэн, эргэж сануулсан ийм дурсамжуудыг хөврүүлэх сэдвүүдийг болвол та бүхэндээ 7 хоног болгон гаргаж ирэх болно. Та харин түүхээ бидэнтэй хуваалцах, дурсамжаа бидэнд ярилцах
цаг гаргаарай. Дараа 7 хоногийн хамгийн ихний буюу 5 гарагийн ихний булангаар танд хүрэх болно. Ингээд энд хүрээд баялаг өчигдөр минь булан маань дуусаж байгаа. Одоо харин зүрхэн давлгаанда Монгол улсын өнцөг булан бүр дэлхийн өнцөг булан бүрээс яг одоо хэдүүлээ 10 секундын хугацаанд нэгтгэд бэлэн болсон байна. Ингэснээрээ за энэ логийн бэлэг шууд зарлах гэж шүү заяа. Энэ лон би нэг 2 гараараа ингэж ярьсаар байгаад үнэхээр сурцсан юм байна. Айгу юутэй гар ирсэн биз дээ. Орцоо таагаад бичдэггүй ч гэсэн тий. Үсээ янзлах гэж нүрээ будах гэж бас хийцүү. Чи баруун гараад үсээгүүдээ баярлаа. Харин бараг л тэгмээр юм байна. За тэгээд энэ 7 хоногийн бэлэг гэвэл бид сар дугаасаа яг тодорхой хэмжээнд 1-7 хоногт нь ном бэлгэлдэг байгаа. Энэ 7 хоног бид ном бэлгэлэхээр бэлдсэн. За тэгэхээр ном нь бол бид сонгохгүй. Та уншихыг хүссэн хамгийн сүүлд ингээ харж исэн, тоочглж исэн өөртөө эсвэл хүүхдүүдтэй хин нэгэнд зориулсан номыг олол авах боломжтой гэсэн үг шүү. Ингээд энэ 7 хоног номын бэлэгтэй байгаа учраас та бүхэн амжаад меншн давалгаа болон зүрхэн давалгаанда өнөөдрөөс эхлээд нэгдээрээ хамгийн гол нь өнөөдрөөс эхлээд нэгдээд 7:15-аас 8:45 минутын хооронд бидэнтэй хамт байгаад баярлалаа гэж танд бэлэг өгж байгаа гэсэн үг юм. Баасан гарагийн бэлэг болон дээр мөн та заавал байх ёстой гэдгээ санаарай. Хэрвээ таны нэр сонгогдсон ч гэсэндээ та байхгүй болвол дараагийн хүндээ бэлэг маань шилждэг учраас бидэнтэй хамтдаа байгаарай. Таныг уйдахгүй тулд өдрө болгон бид гой шин болонгуудыг шин сэдвүүдээр өрнүүлэх болно. Ингээд зүрхэн давлгаагаа өрнүүлснээр дараагийн болон руугаа яг одоо шилжцгээе. За явуул ярусгүй тийг уулж байна. За ингээд зүрхийг дараад өгөөрэй. Би авг нь авах ном байгаа. Авах ном байгаа л. Чамдоо? Тийм, өчтөр ингээд ном гэд ярьсан чинь орох гэж байгаа ангийнхаа бүх номыг авахулчмаар ч юм уу гэж хүмүүс ярьж илээ бүр. Яа. За ингээд хамтдаа дараагийн болон руугаа шилжцгээе. Улаанбаатарын өглөө үргэлжилж байна. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад өнөөдрийг илүү сайхан болгоцгоё. баярлалаа өчигдөр минь. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ 2 дахь болоо эхэлсэн өнөөдөр даваа гарагийн. За бид нар даваа гараг 2 болон өрнүүлдэг. Нэг нь болохоор баярлалаа өчигдөр минь. За ер нь зөвхөн өчигдрийн тухай биш өнгөрсөнд болсон үйл явдлуудын тухай ярьдаг. За тэгээ өнөөдрийн бидний хүнцэстэй бол сая хүрээд өнгөрлөө. Тэгээд өнөөдөр бол харин 2 дахь бол нь бол бид нар 2 дахь гэрийн тухай бид нар ярьдаг байгаа. 2 дахь гэр таны хувьд юу ч үж болно. За жишээлбэл зарим хүний хувьд бол ажлын байр нь байгаа мэдээж. За зарим хүний хувьд бол сургууль нь байгаа. Хичээл сургууль нь байгаа. Зарим хүний хувьд бол зүгээр машин нь байгаад шүү дээ. Машин нөөж болно шүү дээ. За яг машинаараа ажил төрлөө амжуулдаг те өдрийн ихэнхийг одоо машиндаа өнгөрүүлдэг бол за машин бол таны 2 дахь гэр юм аа. За ингээд 2 дахь гэр дээр өрнөдөг үйл явдлуудыг өнөөдөр бид нар багцлан ингээд янз бүрийн сэдвүүдийг өрнүүлдэг. За өнөөдрийн сэдв бол их романтик сэдв байгаа. Их романтик сэдв байгаа. Та бүгдийг их идэвхтэй оролцож манай утсыг улаасталтан залгаасаа гэж үнэхээр хүсэж байна. За ингээд өнөөдөр бол хамгийн шилдэг одоо ажилчид залгадаг өдөр байна. Байгууллагын хамгийн шилдэг ажилчид маань залгадаг өдөр байгаа. Би одоо энэс гадуур байсан бол би шууд залгаж орж ирээд юм ярина. Харин тийм юм. Тэгээ өнөөдрийн сэдвийг та бүхэнд тодорхой болгоё. Өнөөдрийн сэдв бол миний заки гэдэг сэдвээр ярих гэж байна. Миний заки. Захирлуудаа алдаршуулъё. Одоо өнгөрсөн. 8 сар гарлаа. Удахгүй намар боллоо. Хүүхдүүдийн хичээл сургууль ихэллээ. Захиралтайгаа нэлээ ойр байхгүй болохгүй байна. Бид дараагийн сэдвээр миний нэгтлэн гэдэг сэдвээр ярина. Миний нэгтлэн гэдэг сэдвийг ер нь үе хүргэж байна. Тэг нь үе. Тийм бүр байгууллага дотроос үе хүргэж юмар юм биш үү гэдэг бас юм юм яваад байгаа шүү тий. Тийм учраас миний нэгтлэн надад уул нөхсөн аюу гоё саналаа өнөө өглөө ирсэнд аваа явцсан байлээ. Уйлмаар байгаа Эрка. Тэгэхээр өнөөдөр бид захирлуудын талаар ярилцах гэж байна. Ямарваа нэгэн байдлаар мэдээж тухайн байгууллагыг удирдах байгаа, чиглүүлж байгаа хүн чин амьдралынхаа туршилд зарим нь бол насан туршдаа нэг л байгууллагад ажилласан байдаг. Зарим нь бол бүр сар болгон байгууллага солидог хүн ч гэсэндээ байдаг юм билээ. Бага. Тэгээд
байгууллага болгон дээр нь бас захирлуудын зан характер, за тэгээ удирдах байгаа удирдлагын тэр зүйлүүдийг нь бол харж малж байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр ер нь яг өөрийнхөө хэмжээнд өөрсдийнхөө ажиллаж байсан байгууллагуудын захирлуудын талаар ярих гэдэг шүү заяа. Би ч за яаж байгаарай. Би ер нь 3 радиод ажиллаж байсан юм байна. За. Би ер нь радиод л ажилласан байхгүй юу? Тийм. Тэгэхээр би яг 3 радиод ажиллаж байсан. Миний нэг ийм нэг баримтлагдаг зүйл юу байдаг вэ гэхээр ямарваа нэгэн байдлаар тухайн байгууллага өмнө нь ажиллаж байсан байгууллага муулахыг хүсдэггүй. Гэхдээ өнөөдөр бол муулъя. Гэтэ өнөөдөр л муулъя. Чааваас. Муулахыг хүсдэггүй. Гэтэ өнөөдөр муулцгаа 9986 1045 9986 1045 дугаар таны өмнөлттэйгээ уучраас та бүхэн холбогдоод ороод ирээрэй. Холбогдож орж ирээд захирлынхаа талаар хамтдаа ярилцах гэж шүү. За яста халуунхас идэ бүрнэн дөө. Тэгж гэн Нойко энд болохоор ёстой жинхнээсээ хоолоо өөрчлөлт орсон ажилласаа чөлөө авд юм уу гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ доор бас 104.5-ында маш их баярлалтай 7 хоног болгоны азтан болдог үйл ажиллагаа яг л хэрэгтэй үедээ маш хэрэгтэй бэлгүүдээ авсан үе бэлэг авсан гэж байна. Нөхөж бас нэг 2 бэлэг авсан шүү дээ тий. Шинэ жилээр ч гэсэндээ тийм шинэ жилээр Christmas light house-аас бас бэлэг авч ирсэн. Харин тийм. Том Нойко тэгээд байгаа. Би тэрийг нь санахгүй байгаа байхгүй юу? Нойко ирж авсан юм уу тий? Опэсло. Тийм надаас авсан шүү дээ бүр. Тэгээ би байсан л гэсэн үг л дээ. Мэдгүй нэг газар байсан л. Тийм нэг газар доор моор ч юм уу хүм мал харуулаад байжсэн баг. Тийм тэгжил байсан байх. Ямарсан байсан байх. За тэгээд зүүн салаанаас зүрхэн давлгаандаа нэгдээ дотгон тамир цэдэн маань бас ногоон улаан зүрхээрээ бидэнтэй нэгдэж байгаа юм байна шүү. За мөнхөө л хоёр хөдөө хоёр хүн хоорондоо аюу сайхан бичиж байна. Тэгж байна. За тэгээд захирлын талаар ярих гэж байна. 9986 1045 9986 1045. Эхлээд төсөөлөл ярив. Яг ямар захиралтай газар ажиллахыг хүсдэг вэ? Би захирлгүй газар ажиллахыг хүсдэг шүү дээ. Өөрөө захирлна. Гэтэ тэгж яг чадах уу? Чадлаггүй дээ. Яг чадах уу? Ер нь бол одоо би 2 газар ажилладаг шүү дээ. Яг одоогийн байдлаар. За. Нэг нь бол захирлгүй байхгүй. Ажилчгүй тэр нь би өөрөө. Бүтгэн нас. Тэгээ тэр нь тэгээ зүгээр байгаа мó? Тэр нь зүгээр шүү дээ. Тэр нь бол захирал сонсож байгаа шүү дээ. Тэгээ харин тэр нь зүгээр яваад байгаа. Тий. Өнөөдөр тэгвэл тэгдэг ингээ явуулчихвал яа. Үгүй угаасаа явж байгаа юм чи би тэр чинь тэнцэнэ. Үгүй харин нэг мөсөн явдаа гэвэл. Үгүй яах вэ тэгээд нэг мөсөн явж болно. Сүлтэлээд нөгөө чи. Үгүй чи явдаа гэхээр надад нэг тийм юу биш байхгүй шүү дээ. Манай гэхдээ хамгийн гол нь манай энэ захирал за явдаа гэх хүн бас биш шүү дээ. Тэрийг мэдээд байгаа байхгүй. Зөв. Илэг өрөөд байгаа шүү дээ. Би тэрийг мэдээд гэсэн. Тэрийг яасан муухай илэг өрөөд. Би болохоор ийм юм. 2 эрэгтэй, 1 эмэгтэй захирлын удирдлагын доор ер нь ажиллаж исэн байна. Анхны захирал маань болохоор эмэгтэй захирал байсан байхгүй юу? За эмэгтэй хүний удирдлагын доор ажиллах ямар байсан? Эмэгтэй хүний удирдлагын доор ажиллах нэг бодлын надад уг нь амар байсан. Тэгээд цаашдаа ингээд байгууллага солисон ч гэсэндээ эмэгтэй захиралтай байвал илүү зүгээр юм болов гэдэг бодол надад төрдөг байсан. Бүрөө. Тий. Эмэгтэй захиралтай газар гэснээсээ илүү эмэгтэй захиралтай байвал зүгээр юм байна да гэдэг бодол төрдөг байсан байхгүй юу? Тэгсэн 2 дахь байгууллага маань эрэгтэй захиралтай болж байгаа. Яа одоо 3 дахь байгууллага маань бас эрэгтэй захиралтай байхгүй юу? Тэр нь энэ биш үү тий. Тэгээ тэгэнгүүт надад юу гэж бодогдоод одоо харж байхад юу гэж бодож байсан бэ гэхээр ерөөсөө эрэгтэй эмэгтэйдээ ямар ч ач холбогдол өгдөг юм байна л гэж бодогдсон. Ач холбогдол өгнө. Би бол тэгж бодож байгаа. Юу гэсэн үг юм? Эмэгтэй. Би өөрийнх нь бодлыг хэлж байгаад яхаараа миний бодол дотор орж аваад яриад байгаа. Тийм ээ. Чиний бодол дотор би юу хийж байгаа те? Миний бодол дотор юу игээд байгаа юм? Би энд бодлоо ярьж байгаа чи өгнө гэж үгээд. Тэгээ ер нь бол ач холбогдол өгөхгүй юм байлээ гэдгийг би ойлгосон. Тэр дотор юу байгаа вэ гэхлээр мэдээч нөгөө нэг удирдлаг хүний багаа чиглүүлж байгаа багаа ингээд нэг хамт олон болгох гээд ингээд нэг чармааж байгаа тэр хүн чинь бас хүн л юм байна штэ гэдэг мэдрэмж ингээд бас нэг харагдаж байгаа штэ. Зарим үед бол би яшгил байна гэж боддог үе ч гэсэндээ байгаа штэ. Гэхдээ үнэхээр яг удирдлаг хүн гэдэг чинь яг л удирдлаг хүн байд юм байлаа. Удирдах чаддаг хүн удирдах чаддгүй хүн гэж бас байд юм байлээ. Тэгин шүү. Тэгэхээр захирал гэдэг нэг осондоо нөгөө ажилчдынхан итгэлийг хүлээж чадахгүй гэдэг бас 2 төрөл идэм байлээ. Ямар ингийн тэгин гэсэн юм. Тийм байгаад байгаа байхгүй. Тэгээ би тоглоомонд хожин эсвэл хожигдно гэж 2 сонголт өгд юм байлээ. Тэгээ одоо Улаанбаатарын өглөөд эрэгтэй хөтлөгчтэй эмэгтэй хөтлөгчтэйг 2 сонголт байгаа. Тий 2 сонголт байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь эмэгтэй нь гараад цуцсан гэдэг байгаа тий. Ажилчдынхан итгэлийг хүлээгээд ингэсэн байгууллага л урт настай юм байлээ л тий.
Ажил нь ч гэсэндээ уртл үргэлжлэх юм байлээ. Ер нь тэр ихтэй Ажилчидтай хүндлэгдэхгүй байгаа Заки болвол Заки зөвхөн захирал нь биш шүү заяа. Тэр тухайн ажил, тухайн байгуулагч урт явдгүй юм байлээ гэдгийг би болно. Ойлгосон, мэдэрсэн, тэнд өчнөө мөнгө төгрөг хаяна уу байна уу хамаагүй байгаа байхгүй. Хамгийн гол нь удирдлага хүний жинхэнэ багаа чигдүүлж байгаагаас нь шалтгаалаад тэр байгууллагын урт явах, богино явах нь шийдэгдчихэд байгаа байхгүй. Энэ араа ингэж байна. За. Ядуусрын туяагч өөрөө одоо захирал штэ уулна. За. Тэгэхэд залуу байх үеэ бичиж байна. Залуу байхад ажилчтай байн хоолнд оруулдаг захирал их давгүй санагддаг байсан шүү гэж. Үнэн те? Үнэ. Одоо ч гэсэндээ одоо ч гэсэн бид нар яг тэр бас их тэр хамгийн том нөлөөлөх хүчин зүйл бол. Тий. Ингэдэм байлээ. Нэг юм байгаа. Манай захирал чи юм бохгүй юу? Одоо яг манай захирал маань ерөөсө компьютер тоглоом, одоо юу гэдгийг те ийм юмнаас жоохон хол хүн шүү дээ. Ер нь л хол хүн. Машин тэрэг мэрэгнээс ер нь хол хүн бохгүй юу? Машинаас бүр чи хараа ингэж байгаа. Тийм учраас ингээд манай ажилчид дотор болохоор ингээд харахаар манай эрэгтэй ажилчид ихэвчлэн одоо тоглоом, ихэвчлэн гэдэг байгаа битээр л доо. Ингээд 3 ажилчны 2 нь одоо тоглоомч юм байна те. Гэхдээ 4 ажилчны 3 тоглоомч юм байна. Тэгсэн чинь ингэж байгаа. Манай захирал ингээд те бид 3 ингээд сонирхлыг ингээд ойлгох гоод ч гэдэг юм уу те. Ингээд хамт ингээд цаг жоохон өнгөрүүлэх шалтгаан гаргаж хайгаад ингээ хамт мамт явж тоглоом моглын энэ төр гэдээ явж тоглосон шүү бид нар нэрээ. Тийм захирал байна наач. Ийм захирал ер нь ховордсон цаг хугацаа баг шүү. Тийм тэгсэн шүү нэрээ. Улаан наманд орцсон байх шүү. Хожигдсан ч гэсэндээ тооцоог нэгээ гараа явж ингээд. Хожигдоо тооцоог нэгээ гараа явж байгаа. Хөөх юм. Тэгээ одоо надад нэг шарсан дахианы өртөө явж байгаа. Өө захирлаа эргээр хэлээр гарч дахиад гайдгийг ш. Хаяа. Захиралтайгаа холбоотой бас дурсамжуудаа та бүхэн бидэнтэй хуваалцаж болно. 9986 1045 99 1045 дугаар тамины юм нээлттэй. Мөн комент хэсэгт буюу гэр бүлийн радио 100.5 гэ Facebook дээр кириллээр бичиж хайгаарай. Тэгвэл яг одоо дүрстэйгээр Улаанбаатарын өглөө танд хүрч байгаа. Надаа бэлэг өгөөгүй штэ гэд мөнхөө жоохон гомдолтой юм. Хөдөө явж байгаа юм чи одоо өгөхгүй. Мөнхөө тэгэл одоо залгаал болвол тэгэл авна штэ. Одоо өөр яах вэ одоо? Ари үрийн аргаар нэрээ үдсэн болоогүй шүү. Болдгоо юм байлээ. Тэр бол эндээс үлээч ч үдсэн болохгүй байлээ. Үлээсэн болоогүй. Шинэ 7 хоногийн мэндэг очроотой мөхцөг маань орж ирж байна. Даваа жаргал давга маань бас шинэ 7 хоногийн мэндэ гэж орж ирж байна. Би нэг тийм нэг сонин зүйлтэй таарсан. Одоо нөгөө эмгтэй захиралтайгаа зарим үедээ нэлээд муудалцдаг байсан байхгүй битээр. Ан маань үзэн штэ. Юу яриад байгаа юм бэ? Та энэ ч одоо ийм байх чинь та ингээд тахтай яад юм бэ? Чи тийм. Чи бол тийм. Ингэж штэ. Эн чинь ийм учиртай байхгүй юу? Тэгээ гол нь манай тэр захирал маань радиогийн салбарт ажиллаж байгаагүй. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг байсан. Гэхдээ радиогийн салбарт ажиллаж байгаагүй байхгүй юу? За эхлээд сонсогчтойгоо холбогдчихъя. Тэгээд үргэлжлүүлье. Байна уу өглөөний мэнд? Өглөөний мэнд. Ой за энэ ихчээ. За энэ удажил байна л та их чинь одоо. Тэгээд яг энэ нэвтрүүлэг одоо явж байгаа захирлуудыг гэж хэлж юм л дарга нарыг тийм ээ. Эгчин төрийн байгууллагад ажиллаж байсан. Хэлтэд ажиллаж байсан. Хэлтсийн дарга нар дандаа эрэгтэй хүмүүс бүх ажилчид маань эрэгтэй ганцхан бие эмэгтэй байдаг байсан. Гэхдээ яг үүнийг хэлэхэд сэтгэлээр чанга ажиллаж чанга дарга өстой мундаг байсан. Харин одоо би өөрөө захирал тийм ээ. Тийш дээ. Аривжихай төр компани захирал хийдэг гэж байгаа. Гэхдээ дан эрэгтэй жолооч нар байдаг. Бас хэний хэлдгээр хаяа тоглоомд дуудах юм байна. Эргээр таг хэл. Тэр их зүг бай шүү. Яг тоглоом танаа ажилчид ихэвчлэн юу сонирхож байна гэдгийг та анзаараад тэрэнд нь жоохон цаг гаргавал тий. Тэгээд бүгд хөргөж зээлээд аялал жуулчлал жолоо машин хатаасаа бариад яваад өчтэй л та. Нэг ингээд за зугаалын могаал ихээр чинь гэр бүлээ дагуулж ухрал чинь. Тэгнь. Тийм ээ. Би хуралтай гэхээр бүгдэргүй өдр чинь. Хийхээ тий. Тэгэхээр зүгээр би ч бас тэрэгэн тэртэй гэдгээр тэгэл явахаар тэрний орно тоглоом дуудыг явъя гэх бас зүгээр буудлаханд явъя. Зүв. Дахаа явж штэ. Тий. Харин тийм байна. Одоо нэг том санаа авлаа баярлаа. Баярлаа. Баярлаа инэгч. Баярлаа. За, инэгчийн санаа хоол хийгээд байна да.
ганцхан дээр юм л хэрчээл байх шиг байна да. Эсвэл гурил ширмэн тогоон дээр шажигнуулаа. Дугарлаа. Яаж яхад сонсоод байна цаатлын. Тэгж наку наку. За туяагч тэр захигаасаа суралцаж манай компани High Party, Buy Party төрсөн өдөр юу ч илээ гэд шалтак хайж боломж гаргаж хоолнд ордог зоо гэсэн байх шүү. Бас суралцаж авах юм байгаад штэ. Туяагч бол одоо дандаа тэр тооцооны ард бол байна үз. Яа бас л. Тэр нь тэгэл ах. Тэр нь залуу хүмүүсд ер нь хоол моол айгу чухал үт юм байл шүү. Би хүүхэд байхад яг тийм л байсан яг л. За би түрүүний яриагаа үргэлжлүүлээ за. Тэгээд юу ярьж байлаа? Нөгөө эмэгтэй захиралтайгаа тийштэй. Юу ярих гэдэг байхгүй. Тэгээд ер нь би тэр айгүйх мууддаг байсан юм аа. Тэгээд би чи ингээд юм ойлгодгүй гэл ингээд бас ингээд гомдолж байгаа штэ ингээд. Тэгээд айгүй сонио ингээд ийм ярьж ах чин инглээ тэглээ гэл айгүй ширүүн хатуу ингэдэг тэгдэг гэл ингээд чи ажил дээр ингэшин радио дээр ийм байдаг байхгүй юу? Энийг ингээд ойлгохгүй инглээ гэл ингээд бас гомдлох үеуд байна. Тэгээ миний амьдрал нэлээд хэцүү зүйл яг тухайн хамт ажиллаж явах үед болсон юм. Тэр эмэгтэй захиралтайгаа хамт ажиллаж явах үед. Тэгээ би бүр ажилласаа эхлээд чөлөө аваад. Тэгээ чөлөө аваад за нэг 10-аад хоног юм уу чөлөө авч байгаа. Тэнгүүд баг үргэлжлүүлээд би баг сар ингээд ажил дээрээ ирээг байхгүй юу. Тэгээ тэр хугацаанд захирал маань өөрөө ингээд ажил дээрээ байгаад миний оронд юмнуудаа хийгээд нөгөө ойлгохгүй байгаа юм дотор ингээд ороо суугаад байгаа штэ. Тэгээ орж суугаад ингээд нөгөөдөлөө ойлгох гэж ингээд хичээгээд хамгийн гол нь тэр хооронд юу гэж хэлжсэн бэ гэхэлэр чи зүгээр наад ажиллаа л дуусгачаа. Тэгээ сэтгэл тайван байжгаад бүх зүйл болсон гэж бодсон үедээ хүрээд ирээрээ би ямар нэгэн байдлаар чиний ингээд байр суурийг чи ингээд байлгаж гинэ гэт тэнгүүтээ цалинг маань үрдэл явуулаад идэг гэсэн байхгүй юу? Би ажиллаагүй байгаа штеп. Ажиллаагүй байхад маань цалин маань явуулаад тэгээд яг ингээд бүтэн цагаар ажилласан юм шиг цалин маань орж ирээд идэг. Нэмэлтээр янз янзын ингээд юмнууд орж ирээд идэг. За ингээд наадхандаа ингээд нэмэр болгоорооч гэдэг юм уу ингээд орж ирээд идэг. Би нөгөө хоёр улсын хооронд нэг зорчиж явж маах тийм асуудал гарсан байхгүй юу? Тэгээд тэрэн дээр ингээд туслаа. За ингээд энэ дээр очихоо тэрэн дээр очихоо гэл ингээд тэгээд тэр үед юу гэж бодогдсон байх вэ? Санаа зовсон уу? Санаа зовлгүй яа гэм бэ? Тэр үед надад бодогдсон зүйл нь юу вэ гэхээр захирал хүн гэдэг зөвхөн дээрээс харьцдаг хүн биш юм байна. Захирал хүн гэдэг нь байн голдоо ороод идэг хүн биш юм байна. Найзууд шиг байгаад идэг хүн байнгын тийм захирал хүн биш юм байна. Захирал хүн гэдэг нь өөрийнх нь доор ажиллаж байгаа хүмүүсийг яг ингээд харилцан бие биенээ ингэж ойлгож хүндэлж тухайн хүнээ ч гэсэндээ сонсдог хүн юм байна. Тэгээд дээрэс нь захирал хүн мэдээж нөгөө нэг энэ ч нөгөө захирал талаасаа ярьж байгаа болохоор шүү. Мэдээж ажилтнаас ярих юм болоод мэдээж захирлаа ангин тэгнэ гэсэн юмнууд ярина л да. Захирал хүн гэдэг нь хамгийн гол нь мэдрэмжтэй хүн л байх юм байна гэдэг зүйл яг тухайн үед надад бодогдчихсэн байхгүй. Тэгээд надад эмэгтэй хүн байсан нь илүү амар юм болов уу гэж бодогдох үе нь яг тухайн үед байсан. Эхлээд бол айгүй төвхтэй юм аа. Миний найзууд чинь би ч дандаа эрэгтэй хүмүүстэй эрэгтэйчүүдтэй найзалдаг 10 жилээс хойш тийм байсан чинь эрэгтэй хүнтэй ярилцвал баг илүү амар байх юм уу хүртэл гэж боддог байсан болоод яг ясан өмнө дээрээ эр имнээс чухал биш тэр хүний мэдрэмжээс л шалтгаалт юм байлээ. Ямар нэгэн байдлаар эрэгтэйч байсан гэсэн эмэгтэй байсан ч гэсэндээ тухайн зүйлд мэдрэмж нь байхгүй болвол үнэхээр тэр холын харилцаа байхгүй болно гэсэн үг. Тэгээ би тухайн байгууллагатаа бол 6-7 жил ажиллаж байсан. Тэгээд тэр байгууллага дотроо би ажиллаж байгаа хэрнээ захирал маань мэдээж нөгөө хил мэдээллийн өөр салбар байсан учраас өөр салбар руу ингээд хувраад ингээд хөврөөд явцсан байхгүй. Хэрвээ тэр захирал маань байсан бол тэр захирлын доор би байж л байх байсан гэсэн. Хэдэн жил ажиллах байсан бол тий? Би хэрвээ тэр захирал маань байсан бол ер нь нийтдээ би баг 8-9 жил ажиллах байсан юм билээ. Тэгээд үргэлжлүүлээд байжсэн болов. Одоо та хоёр бас ингээд Facebook-ийн найз майзууд уу? Үу тий. Одоо бол ихчээ мэдтөө гэл ингээд явж. Одоо бол захирлаа биш болсноо. Захирлаа биш болсон шүү дээ. Ихчээл болсон шүү дээ. Ер нь би хараа тийм шүү дээ амар зааваа. Би ер нь захирал магирлуудыг бүгдийн ер нь ихчээ эсвэл ахаа шүү дээ. Ерөөсө захирал магирал байхгүй шүү дээ надад бол. Айгүй эвгүй. Тэгээд заримдаа бас хүмүүс гомдол хэлнэ. Захирал биш л дээ. Өөр хүмүүс гомдол хэлнэ. Эрка чи одоо айгүй дундаа юм аа. Ихчээ мэгчээ ах чин ихч чин биш дээ. Захирлаа махирлаа гэдээ дууд гэ тэ. Тэгээ би нэг өдөр захирлаа гэдээ дуудаж үтсэн. Нөгөө хүмүүс чи эвгүүцэд юм бэлээ. Яагаад гинт захирал болчихоо гэ тэ. Ямар хөндөй болчихоо гэдэг. Тий, гинт хөндөй. Би тэгээд захирлаа гэж ингээ бураа явчихсан ч үгээс. Тий цааваа. Тэгээ би бол нөгөө ажил дээрээ ажил, амьдрал гэж яг ингээд нэг тогтсон байр суурьтай байдаг учраас болж игэл хитрхи ингээд бүр дундаа орохыг бас ингээд жоохон тэр зүйлээс жоохон зайгаад барих гэж хичээдэг. Улсын байгууллага яадаг бол юу? Тэрийг л бодоод байна.
улсын байгууллагыг би мэдгүй би яг нэг улсын байгууллагт ажиллаж үзээгүй учраас яг сайн мэдгүй. Төсвийн байгууллагын нэг юм хэцүү юм захирлууд нэг дээрээсээ томлогдоод ингээд солигдчихдаг штэ. Банк солигдчихэд. Тэгэхээр нэг ажлын байран дээр очиж байгаа хүмүүс ер нь захирлаа сонгож биш. Ажлын Ажлын байраа сонгож очдог штэ. За би нэг жишээ ярьчих. За одоо яана нөгөө манай танил гэж ярих чаашаа одоо угаасаа ойлгомжтойгоос хойш манай нөхөр чинь давхар нөгөө төрийн байгууллагт ажилладаг байхгүй юу? Тэгээ эхэндээ нөгөө хувийн байгууллага төрийн байгууллага хоёр хосоосоо ажил хийдэг гэсэн үг юм. Хувийн байгууллагт ажиллаж байгаа захиралтайгаа бараг л ингээл тэгдэг штэ ингэдэг штэ гэл ингээд захирлаа гэж дуудах нь ер нь ховор байхгүй юу? Ингээ хамтдаа бараг тэр байгууллага ингээд үүсгэн байгуулад хамт бүтээлцээд ингээ явцсан учраас ихч гэх нь илүү ойрхон байдаг. Тэгсэн одоо болохоор төрийн байгууллагт жилийн өмнөөс зэрэгцэж ажилдаг хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Эхэндээ ингэдэг байсан маа. Яа ингээд ажилчид нь бүр даргаа гэдэг аюу хэцүү юм аа. Миний амнаас энэ үг нь гарахгүй маа гэсэн. Одоо манай хүний 5 үгнийх нь 4 даргаа. Хөө хувирд юм байна те. Аюу хувирд юм бэлээ. Амархан юм байна. Суучтай юм байна. Саяхан тэгж байгаа байхгүй. Би одоо даргаа гэж хэлэхгүйгээр баг харьцаж чадгаа болчихжээ гэд. Тэгэхээр нэг нөлөөлөл их чухал юм шиг байгаа. Хамт олон нь үнэхээр тэр хүнтэй ингээд нөгөө харилцааны зааг тогтоож байгаа нөхцөлд бол яхаа аргагүй тогтоохоос өөр арга байхгүй. Дарга гэдэг хэллэг нэрээ төсвийн байгууллагт байд юм шүү дээ. Тийм, дарга гэдэг манай эхнэрийн юунд нэг айгу фаны юм болж байгаа байхгүй, хөвгөлтэй юм болж байгаа байхгүй. Манай эхнэр чинь нөгөө цагдаагийн байгууллагт байсан шүү дээ. Одоо хамт ажиллаж байгаа нөгөө барилгын компанийн захирал нь цагдаагийн байгууллагаас тэтгэврт гарсан байхгүй юу? Цагдаагийн ч айгүй их тэтгэврт гараад хувийн компани байгуулаад явчихдаг байхгүй юу? Тэгсэн чинь өмнө нь доор нь ажилладаг байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд манай эхнэр одоо энэ захирлыгаа даргаа гэж дууддаг. Нэрийг хэлээд араас нь даргаа гэдэг дандаа. Тэгээд дарга гэдэг дандаа дарга гэж дуудана. Бүр нэр байхгүй дарга гэж дуудана. Тэгэхээр баг үгүй ингэдэг штэ нөгөө нэг хаанаас чамаагүй ээж дууны үг хүртлээд штэ хурд ээжээ гэж хашуурвал ганцхан миний ээжил намайг таних байх таа гэх шиг даргаа гэж ашиглах юм бол ганцхан миний л дарга ир гэж харах байх таа. Тий угаасаа тэгнэ угаасаа тэгж байгаа юм шиг. Тэр яаж энэ хэрэг ингэдэм бэ? Тэгээ манай хоёр чинь ингээд хувийн байгууллагад ингээд болоод ингээд явж гин гэсэн үг штэ хамтраад ингээд юм хийгээд. Тэгсэн чинь ингээд гадны хүмүүс ингээд гэрэмэрээ байгуулгаал ирж мэрэн штэ. Тэгвэл гадны хүмүүс нь ядж яхад заяа ингэн. Нөгөө нэг энэ юуны энэ төсвийн байгууллага одоо ялангуяа энэ цагдаа цэрэг албаныхантай ингэж бас жоохон хамтарч ажиллах кейсүүд гарч ийн гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэд нь орж ирж мэрэл ингээл хурал мурал хийх гээл ингээл гэрэмэрээ хийхээ суужангууд ингээл цаймаа барьж ирэл ороод өгнө штэ. Тэгвэл манай хүн ингээл тэрийг хийн л дээ. Тэгээд манай хүний нэрийг мөгцөө гэж дуудсан. За дарга гэдэг. Шууд дарга марга гингүүд тосож аваад. Тэгвэл дарга нэгдэг гэж байгаа. Нүүр нь хойш игээл ингээл нүдэрээ ингээл тогтдог гэж байгаа. Тэг гинт санаал. Тийм захирлаа гэдэг гэсэн. Яг тэр тийм банк нөгөө өөрсдөө дарга гэж дууддаг бас нэг өөр хүмүүс өрөөнд нь ороод ирчээд тах чинь тэр байгууллага ингээ хувийн байгууллага байтал чинь ингээл бүгд л дарга гэж хэлээд ахаар хүмүүст айгүй эвгүй мэдрэмж төрүүлэх байх гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээ тэр хоёр ярьдаг гэж байгаа. За хоёлаа на дарга болъё. Юуцсихний хэлж дарга болъё. Захирлаа гэж дуудаж сурна. Гэтэ бас тэрийгэ болиулах гэж нэлээд юм болох байхаа. Их юм болд юм бэ л. Одоо хүртэл дарга. Утсан дээр нараа нэрийн бичээ хойноос нь дарга штэ. Эвгүй эн чинь. Тийм, ер нь нөгөө чатан дээр хүртэл банк дарга. Амаараа биш штэ. Тэр чинь чатан дээр бичгтэй хүртэл. Тэгэхээр энэ нөгөө дарга гэдэг үгээ бичгүү. Бичин штэ. Тэгээд энэ нэг дотор нь байгаа хүмүүсийн харилцаа шууд ингээд ажлын байранд бол нөлөөлт юм байна. Захиралтай таарах юм бол хоёулаа дарга гэж дуудах уу? За тэгж үзээ. За комментуудыг уншаа заяа. Ер нь сайн ч мууч захирлуудтай таарч байсан ч гэсэндээ одоо бол бүгдээс нь суралцсан он жилүүд өнгөрсөн байна гэсэн байна. Яг тэгдэм байлээ. Тэр юм хийж байгаа миний нөхөр шүү дээ. Бид одоо явна надад хоол хийж байгаамаа. Би харин утас барьж та нартайгаа холбогдсон гоё байна гэсэн байна. Харин мэдсэн ихчээ. Муу захирал бол босс байгаа. Сайн захирал бол лидер байгаа гэсэн байна. Тэр үнэн баг шүү. Яг үнэн Заки хүн мэдрэмжгүй бол ажил урагшлахгүй чиргүүл ихтнэ гэсэн байна. За алтан чимэг сүхэ би ажилдаа 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд 8 даргын нөр үзлээ гэнэ. Энэ хүн чинь төрийн байгууллага штэ. Тийм байна. Тийм штэ цэргийн байгууллага штэ. Тийм штэ. Цэргийн байгууллагын хэцүү байхгүй юу? Тийм дарга гэл. Одоо энэ хүн бол одоо дарга гэсэн байгаа штэ тэр. Би 8 даргын нөр үзлээ гэж штэ. Өнөөдрийн сэдв дээр хэдүүлээ дарга нарын талаар ярина гэсэн бол алтны мөксүг хамгийн түрүүнд орж ирэл манай дарга. Тийм. Алтан чимгээ нэг залгаад нэг яриул гоё юм биш үү? Нэг даргийнхаа тухай онцлооч. Эмэгтэй хүн бас яг ийм байгууллагад ажиллах бас жоохон төвхтэй байдаг штэ. Дээрээс нь тэгээд нэг дарга нарын чанар бас айгүй нөлөөлөд идэг байхгүй юу? Манай эхнэрт нэг ийм дарга байсан юм.
Нэрнгэсээ юу сонсон. Манай ихнэр тэр дараагаа ингээд анх ирж мэрхтэн ингээд айгу төвхтөө хүн ирчлээ гэдэг тэгдэг гэсэн бохгүй. Тэгсэн чинь ингээд айгу бие мэдээ айгу арчаатай заяо. Улаанбаатараас налаахаар дуу муутай явдаг. Тим дарга байсан шүү. Хаа яа. Тэгсэн чинь тэр дарга нь хувийн бизнес хийдэг заяа. Одоо ингээд хил усцсан мустай. Тэгээд манай ихнэр мэгнэр ингээд хаяа ингээд жоохон ядарсан багыг харангуут өөрөө ингээд кофе өрөөндөө кофе нэрэнгүүтэй хийж манай ихнэрийг өрөөнд оруулж өгч мөгөөд за бүгд нэг сайхан кофе уугаад жоохон тайвшраа таам. Эхнэр нь нүдэнд нь харагдтал ярьсан учраас энэ хүн ярьж байгаа. Тэрээс шинэ хүн хажууд нь байгаагүй шүү. Би одоо тэр хүнийг одоо бүр таарлах юм бол айгүй ингээд гарын халуун дотноор би бариад ингээд талархлаа илэрхийлмээр. Би нэг талархал илэрхийлэхгүй бах уу. Бүр талархаад үчин сэтгэлээсээ баярлж энэ хийм болоо. Тэр харин доор нь байсан хүмүүсийн нэг л гэж бодно те. Энэ одоо хэн байсан юм болоо гэх. За би яаж байгаа нөгөө цэрэг цагдаагийнхны нөгөө хэллэгийг мэдэхгүй болохоор баригдана л да. Тав алахгүй л баригдах байх. Уул нь баригдахгүйгээр хэлвэл те ингээл тэ дарга маргаан энэ гэдэг. Энд яг юу харагдж байгаа гэхээр нөгөө нэг цэрэг цагдаа төрийн байгууллагын зарим нэг зүйл нэг нөгөө диктатор нэг айгуу мундаг. Ажил бол ажил, амьдрал бол амьдрал гэдэг яг ялгаж салгадаг. Яг байдлаас харагдаж байгаа гэсэн үг л дээ. Харин хувийн байгууллагын хувьд яа харахгүй зарим нөхцөлд ахаа их чи миний дөө болцсон явж идэг. Тэгээ энэ нь ингэхэн заримдаа надад юу гэж санагддаг вэ гэхлээр хитрхи дундаа орох нь ажил явахад саад болдог. Саад болж магадгүй шүү тий. Яа ахаа ихчээ гингүү сүүл рүүгээ амьдрал руу н ороод тэг хитрхи их мэдрэмжтэй амьдрал руу их ороосоо. Хитрхи их мэдрэмжтэй мэдрэмжинд ажилаасаа төрүүлээд яваад ирэхлээр захирал биш зүгээр ажилтан шиг санагддаг байхгүй. Тийм учраас зарим зүйл дээр хувийн байгууллага ахаа ихчээ миний дөө гэдэг зүйлүүдийг аль болох хоошин тавиад яг ажлын шугамар харьцах нь илүү үр өгөөж өгөх юм шиг мэдрэмж бас төрдөг. Өөр улсын соёл байгууллага бол яг ясаадаг баха. Өөр улсын нэг соёл байна. Тийм байна. Энэ соёлоос суралцъя бүгдээр. Солонгост бол 2-7 хоногт нэг удаа маханд оруулдаг. Энэ нөгөө нэг сангивсаар шарж идэх хийж байгаа тий. Кофе бол баг байнга авч өгдөг. За ингээд бүгдөө энэ дугаарыг одоо захирлууд руугаа шеэрлэх хэрэгтэй болсон баха. Яа. Захирлаа меншн хий. Ой меншн тий байжаар би өндрөө меншнтэй зэ. Хамгийн гол нь манай захирал чи өөрөө сар болгоны кофе ингээд давхарт нь хүлээлгээд тэгдэж шүү. Тэгээд зөвхөн мах 14 хоногт мах гэлтгүй одоо өдөр болгон үхрийн махаар хоол хийж өгч. Үхэр хоньны махаар хоол хийж өгч өөр юу хүсэж байгаа юм. Дахиад өшөө их кофе. Өшөө их мах хүсэж. Ингээд зарим хүн давардаг байхгүй юу? Энэ тэр тусмаа хувийн байгууллагт яг ийм нэг давралтын ийм зүйл айгүй их харагддаг. Тэгэхээр танай байгууллагын хувьд яг захиралтайгаа холбоотой одоо алдчихсан, онжсэн дурсамжуудаасаа тэгээд дээрэс нь захирал хүний талаар таны бодож байгаа бодлыг бидэнд сонсохыг хүсэж байна. 9986 1045 9986 1045. Цэргийн байгууллагад хоёр хүний нэг нь дарга байдаг гинэ. Аа. Хоёулыг нэг нь дарга байх юм шүү. Би штэ. Батараа штэ. Алт юм. Тийм батараа би дарга байхгүй. Гэтэ энэ хүн надтай ингээд найзрах гад ингээд тийм байна. Лай олоод тийм. Гэхдээ манай дарга чинь тэр сууж байна. Чи дугаа байгаараа чи. Манай дарга уу? Гэтэ би тэр үний чинь дарга штэ. Яг штэ. Хоёр тусдаа дарга марга ярьзээ. Яг энэ ажлын орчинд бол манай дарга чинь тэр байна. Уг нь олоо. Тийм. Уг нь могсаад энэ уг нь мууг нь тэр мэдүү энэ ойлгуулаач энэ хүнд ямар уг нь мууг нь тэргээд. Уг нь ал. Чи өнөөдөр бол жолооч штэ мэдж байгаа зү тэрийг. Тэгээ өнөөдөр бол би жолооч. За тэгээд оюун агч харин тийм ээ миний дарга сайхан сэтгэлтэй дарга хурандаа цог үнэнч дарга хурандаа нэргүү зөөлөн дарга хурандаа баттуулга би ийм 3 даргатай хамт ажиллаж байсан гинэ. Гурлангийн одоо нэрлэлсэн байна. Сайхан сэтгэлтэй дарга цог хурандаа цог шүү. Тийм. За хурандааг нь хэлдэм билээ те. Харин тийм заавал хэлдэм билээ. Үнэнч дарга хурандаа нэргүй зөөлөн дарга хурандаа баттуулга гинэ. Яг ингээ нэрийг нөх хэрэгтэй. Тийм байна. Яа. Бүр наривчилж бас нэр өгж шүү. Тэгэх юм байна. За одоо хоёлаа энэ хоёрт одоо ингээ наривчил нэр өгвөл нэр байна чамд. Хин хоёрт? Миний мэшнийцээ хоёр хүнд. Юу штэ. Миний зөөлхөн дарга. Гэтэ яг ингэлээр бас юу юм те. Ялдаг юм а те. Тийм. Манай захиралчин эрэгтэй захирлын маань хувьд гэх юм бол айгүй зөөлхөн штэ. Тий. Айгүй зөөлхөн. Тий. Харин нэг юм урлагийн хүний нэг юм байдаг. Гэтэ ийм эмэгтэй захирлын хувьд болохоор хатуу байхгүй юу?
Үгүй шүү дээ. Надад харин өстой зөөлөн шүү дээ. Яг ажлын юмыг бүр ингээд яс энэ дотор юу болж байна. Нэг өсөндөө манай очко захиралч өстой үнэн аам шүү дээ. бүх зүйлийг маш сайн ингээд мэдчихэдэг байхгүй. Одоо би бүр өрөөмөрөнд гэртээ байгаа юм шиг байдаг шүү дээ. Одоо ороод ам цангуул өрөөнд нөрө кофе ууч. Жохон юм идмээр санагдвал ер нь хараа энэ өрөөнүүд одоо юм байха байсан. Амттай юм байха байсан. Би ер нь цөлмсөн дэлтэй бүгдийн. Танаа өрөөнд орвол чиний зөвшөөрлгүйгээр нэг шургуулгаж шонгоолгоо нэг чихэр идчихдэг. За очко захирлын өрөөнд орохоор би бол одоо печенийг бол хүснээр иддэг. Гэхдээ ширээн дээр нь байвал идэн нэстэй. Үгүй. Чи тэгд юм уу? Би бол тэгхгүй штэ заяа. Бүр өрөөнд нь ороод очкогч бичэн байна уу гэд хэлэнгүүт очкогч бүр цаанаасаа ухаад бичэн гаргаж ирж хамаг амтнаа надад тавьж өгдөг. Ийм л байна. Эцээ. Кофе байхгүй бол очкогч нь кофе тавьж өгөнгүүт. Кофе тавь надад. Ийм л одоо дураараа би. Үгүй яг манай өндөр захирал болохоор юу л да өөрөө кофе уудаггүй. Харин харилцааг нь би хэлж штэ. Харилцаан дээр юуг нь хэлж байгаа байхгүй юу? Манай эрэгтэй захирал бол айгүй тийм зөөлхөн хүмүүсийг дотор нь орж ингэж харилцах гэж харилцаан дээр айгүй тулгуурладаг. Эмэгтэй захирлын маань хувьд бол кофен дээр их тулгуурлаа. Чи ямар ядраатай юм бэ? Яс байдаг байхгүй юу? Энэ нь бол эмгтээчүүд дээр илүү түлхүү харагддаг байх гэж бодож байна. Нэг ясны зан чанар нь бүх юм дээр ингээд хүмүүстэй ч анхаарна. Яг ингээд ажлынхын санхүү мөнгө юу байдیں۔ Тэ бусад юмдөө ч ингээд зэрэг анхаарч чаддаг зүйл нь илүү харин манай эрэгтэй захирлын хувьд санхүүдэд анхаарахгүй шүү дээ. Нэ яг ингээд бодлого, төлөвлөлт тэгээ дээрэс нь харилцаа хандлага дээр илүү анхаардаг. Тэгдэг. Ингээд явах юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд бас өөр талаад ярих юм бол бас л өөр байвал байх л юм байна. Энэ тоягч тэгж нэрка пэлдагдаад байна уугүй юу гинэ. Харин тийм ээ. Ёстой тийм байхгүй. Үнэ. Ер нь би хэний ч өрөөнд тэгнэ. Ер нь банк би одоо тоягчийн тэр хавар би яг явж таарвал би тоягчийн ажлаар ороод нэг аяг кофе уучаад гарна гэж зүтгэн. Одоо энэ эфир дуусгаад коридороор миний захирал ирсэн үг л явж штэ. Тий. Одоо энэ ангараг над руу залгаад намайг ажилд авъя гэсэн. Тэгэхээр би чам арай даварсан ажилтан болоо гай болох уу боль гэсэн. Цайнуудыг энэ дуусгаад. Тий, цайгийг би бүр байнга нэрж угаа те бүр хүүтэн мүтнээр нэрж угаа та. За би одоо сүүлийн 10 хором үлдсэн байгаа учраас нэг юу яа заяа. За. Төсөөлөл хэрэгжүүлээ. За. За доороо хідэн ч хүнтэй байж болно шүү заяа. Тэрийгээ өөрөө төсөөлнө гэсэн үг захирал болж байгаа шүү. Би юу? Тийм. За. Ямар компани ажилуулж, ямар хуу стратегиар тэр компанийг ингээд үргэлжлүүлж авч явах тийм захирал болох бол ер нь захирлын хувьд өөртөө үнэлт өгнөлт өгвөл хэр байх бол би ер нь арай зөөлдөх баха. Ажилтнууд нь ингээд яг үгэнд нь орох болов яадаг бол Тэ харин би арай зөөлдөчих болов гэж би бодоод байна. Би нэг тийм хүмүүсийг нэг юм юм хийлгэж би чадахгүй хаа. Би одоо яг өөрөөсөө харахад тэгдэг. Өөрөө юм хийдгүй. Тий, хүмүүсийг юм хийлгэж чадахгүй бах. Би өөрөө юм хийхгүй тэгээ хүмүүсээр юм хийлгэж болно шүү дээ уулна. Тэхгүй бах би. Би яг өөрөө л бүгдийг хийх бах. Яг үннээрээ хэлээ шүү. Яг зөвхөн өөрөө л бүгдийг хийх. За тэгээ хідэн хүнтэй байх уу? Хідэн хүнтэй. Тэр одоо хідэн хүнтэй ямархуу төрлийн бизнес хийдэг байгууллага байх юм бэ? Тий. Өчигдөр эхнэр өвтөр яг энийг ярьсан юм шиг яваа. Би ингээд бас үзнээ харнаа. Энэ ингээ юм бэлээ. Яг хит бас өөрийнхөө хүмүүстэй ингэж хамт хийж болохгүй юм бэлээ ажлыг. Одоо манай дүүнер байна л да хамт юм хийж болохоор. Гэтэ ер нь заримтай нь бол бас яг хийвэл жоохон дими юм бэлээ. Зарим нь загинж болохгүй юм бэлээ. Тэгэн штэ. Загинж чадахгүй юм бэлээ. Ер нь загнах шаардлага үүсгүй л үү дээ. Үүсэн штэ. Үүсгүй нэрээ. Үүсэлгүй яа тий. Үүсгүй болов? Үүсэн тий. Ёстой үүсэн шүү. Ер нь загнах загнана гэж бодоод хүн ажилд амаар юм бэл. Харин тий. Юмг загинж яхад зүгээр дээ гэд хүн амаар юм бэл. Хэлэхгүй дээ. Зарим нь бол хараа надад загнуулахгүй гомдоод шууд маргааш нь ажилдаа ирэхгүй хүмүүс бол зөндөө байна. Загнуулсан ч өөдөөс хэрэлдэх бас хүмүүс байна. Тэр димээ явах. Танай ажил чи ер нь хэр урт хугацаанд үргэлжилж явах бол хэр уртын настай компани байх бол юунасаа шалтгаална да. Харин юу ямар бизнес хийж байгаа? Тийм мөнгө олдог бизнес байвал тэгэл. Яана энэ хүн ерөөсөө юм болохгүй юм байна. За би Эркаг төсөөлье заяа. За. Эрка болохоор кофе уудаг. За ингэ заяа хавтга байгууллагаас кофег ин гаргана ямарчсан заяа автоматар. Эрка өөрөө гаргана гэсэн үг. Тэгээ хоол нь бас банк гарна тогтмол. 7 хоногт ядаж нэг юм уу 2. За 7 хоногт нь арай хаашийн 2 7 хоногт. За 2 юмтай боллоо. 2 7 хоногт нэг удаа махшаарж идэн заяа. За. Тэгээ кофе бол өдөр болгоо. Эхлээд юм олчооч ээ. Зарлага нь гараад ахын урлага нь орж ирэхгүй юм. Эхний ээлжинд нэг 2 ажилтаа авчи. Тэгээ гуруулаа. Үзэн штэ. Овсто тий. Кофего ваад мармаар хийгээд. Яана энэ ямар ажил хийх гээд байгаа бэ?
Энэ ажил явахгүй нэ яана. Эвгүй юм ярьж кофечгүй юучгүй болчихвоо хоёроо гэдэг. Яана. За тэгээд Жундаги баярлаа гэсэн байна. Лажима юн цэцэг. Одоо ч миний 3 дарга тэтгэврт гарсан ч надад амьдралын дарга гэсэн байна. Хэвээ насан туршийн дарга болдог бах те. Тэгдэг бах. Байнгын дарга гэдээ удаа сурцсан чи яах юм бэ? Харин тий. Даваасрын баяр миний дарга Зума нэм даваа нартаа баярлаа гэсэн байна. За Эрка Заки болвол замыг нь алдуулах байхаа. Би тех байх гэдэг. Дундаа ороод хаахаа гүйч юм болов гэсэн Би харин байна. дундаа их орно. Одоо тэр захирал хүнд чинь бас нэг юм одоо Зааг хариуцлага гэж нэгдэг нэг юм те. Нэг юм төс тас ч юм уу эсвэл те нэг тийм зам байх ёстой штэ. Тэ? Одоо хариуцлага нэг ёстой үстэй. Би тэрийг чадахгүй. Тэр нь бол Тэгэхээр явахгүй. яг тутна штэ. Яг тутна. Тэгэхээр явахгүй байхгүй. Тэгэхээр явахгүй байх уу нэрээ. Явахгүй. Тэгэхээр нэг үзэхгүй. Нэг үзэхгүй. Нэг явуулж үзэхгүй. Нэг явуулж үзэхгүй. За би ч шууд тулгаж хийлгэх дуртай. Хийсэн зүйлийг нь хараад бөөн баярлаж явдаг даргаа гэсэн байна оюун цэцэг гэж. За би болохоор ямар байгууллагын дарга хийхээ хэлэх үү? За. Хэлчихэв. Чи муухай сэнтэг захирал болсон заяа. Өрөөнөөсөө ч гарч ирэхгүй. Нэг ярваасан. Би хэлий чамд. За. Тэгээд ингэ ярваасан юм заяа. Тэг хүмүүс ингэж заяа ихчээ гэчингүүд би чиний ихч биш энэ төр гэ тэ. Наад ихч дүүгээ дараа болмоол энэ төр гэ тэ. Би ямар бизнес хийх вэ тэгвэл? Чи юу? Чи юм зарвал бас их хөөрхөн явах хаа. Тэг өөрөө нөгөө реклам орчноос давгуулдаа босчиж. Зарлага багтаа те. Өөр хүнээс гаднаас хүн авчираад уншуулчвал Төрөний Эркагаас арай өөр нь миний орлого орж ирээд байгааз. орхон юм шиг байна. Орж магадгүй юм байна. Чи юм зараад байна заяа. Тэг яхир хатуу дарга. Тэгээ доор нь хүн тогтдгоо. Гээл солигдж идэг. Яна ямар муухай юм бэ? Үгүй штэ. Тийм биш штэ. Яг наад өөр ч юм бол биш. Яг би нэрээ удирдаад ингээд явах юм бол бас нэг өөр чиглэл рүү явж магадгүй. Чи ерэн жоохон яхир дарга болно. Энэ нэг хатуу дарга болох байх. Их загинсан. Өөр кофе уудаг хүмүүс чи ярин бидэх байхгүй. Нэг юм хахир энэ кофе уух яг хэрэг байгаа мó ч гэж байгаа шиг тийм асуугаад энэ яг чангалнаа. Яг би тэхгүй штэ. Яагаад намайг яг тэгдэг гэд чи ингээд цаана цагаараа чи тенс тоглох юм уу тэгвэл? тоглолтгүй яад юм бэ? Чимээгүй тоглол гэд чи тэгнэ айгуул те. Үгүй юу? Би чи тэгдгүүлдэ. Тэгдгүүлдэ одоо бол. Харин захирал болчвол тэхгүй л гэж штэ. Үгүй штэ тэхгүй штэ. Тий. За Эрка захирал болвол хүн болгоны ажилд ороод лай болно. Яг тэгэн шүү. Тэгснээ бас өөрөө хийхгүй. Тэг өөрөө лав хийхгүй. Тэрийгээ гэхдээ бас худлаа найрч байгаа юм шиг худлаа хоол моолонд оруулж байгаа юм шиг гэхдээ л алхан бүрийг нь хажууд нь хивээд хараад хилээд байна гинэ. Хүний юм таалагдахгүй те. Тэгсэр нөө өөрөө хийдэг үү? Өөрөө хийхгүй. Яг яаж хийхийг харуулахгүй те. Тэг яг яаж хийхийг харуулахгүй. Тэгсэн мөртлөө яг хийж байгаа нь бол таалагдахгүй. Гэхдээ яг хийлэх гэж зүтгээд байна. Одоо би хүүхдүүдээ би Нойкогоос над дээр нэг жишээ аваад нэг хэлээсэй гэж хүсэж байна. Эрдэнэ аяга бодлоо шал өөр агаад байгаа шүү дээ. Манай том хүү байна. Одоо хог шүрдэг үүрэг даалгавартай. Гэтэ шүүрдүүлнэ би бол байнга шүүрдүүлнэ. Би өмнөөс нь шүүрдэхгүй. Шүүрдүүлнэ. Шүүрдсэн ерөөс таалагдахгүй надад. Тэгсээр нөө өмнөөс нь шүүрдэхгүй. Яг шүүрднэ. Тэсгэл алдаад шүүрднэ. Яа гэдэг үү? Тэ, яг шүүрднэ. Гэхдээ шүүрдсэн таалагдахгүй. Тэгээ шал угаалгана бас. Шал угаасна бол бүр таалагдахгүй. За ийм байна. За Нойкогийн комент ирж байгаа хооронд нь өнөөдрийн базартаа бас хийчихье гэж бодож байна. Ямар муухай юм ярьж байна. Улаанбаатарын өглөө шүү. Би бол бизнес хийж бодож байсан. Одоо бүл болохоос. Одоо ер нь бүтэхгүй болно шүү дээ. Нойкогийн одоо ирэх комментаас нь шалтгаалаад би бизнес хийх үгүй юу гэдгээ бас шийдэх гээд байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг сонсоод жаргах гэж байна. Өнөөдөр бидний 2 дахь булангаар эхний булан бол баярлалаа өчигдөр минь байлаа. 2 дахь булан бол бид 2 дахь гэр гэсэн буланг ярилцлаа. 2 дахь гэр буланд миний Заки гэсэн сэдвээр бид ярилцлаа. Амар захирал хүний хувьд гэвэл мэдээж маш олон сонсогчдын маань комент ирлээ. Тэгээд тэр дундаас дундаа ордог захирлын, дундаа ордог захирлын, захирал хүн удирдахч байх хүн, захирал хүн удирдахч хүн хоёрын ялгааг хүртэл бас ярилцлаа. Хамгийн гол нь мэдрэмжтэй байж иж тэр захирлын бага удирдах байгаа дараагийн уртын хугацааны зүйлүүд бас шалтгааллах байх. Бид маш олон захирлуудтай тулж исэн. Тэгээд тэр захирлаасаа заримдаа бол гомдож, муудаж, уурлаж салж исэн байх. Заримдаа тэр захиралтай үнэхээр ингээд наалдмаар байгаад насан туршид наалдаад нэтгэртэй гарсан захиралт ч гэсэндээ байдаг байх. Тэгээд хамгийн гол нь захирал болгоноосоо бид ямарваа нэгэн зүйлийг суралцаж байсан. Тэрэнд бидний өчигдөртөө баярлах бас нэгэн шалтгаан шалтгаан болж байгаа болов уу гэж бодож байна. За чинийхийг уншия одоо. Өө, ирсэн үү? Ирсэн. За. За захирал болвол
Өөртөө тавьдаг үндсэн шаардлага тавихгүй арай өөр. Гэхдээ ажил амьдралаа салгах байх гинэ. Тэгнь. За загиных үедээ загнаад, дэмжих үедээ дэмжихгүй гинэ. Дэмжээд Дэмжихгүй. Гэхдээ би шинэ юм зохион гинэ. Би чи ер нь захирал болох Баян юм шинэ юм байна. зохион гинэ чамаг. Энэ дээр туягч эркэг ихтер нэмжээ. Хоолнд оруулнаа гонжийн жоо гинэ. Би яг бодсон чи нэр тийм бэ. Энэ Би угаас хоолнд оруулахгүй байгаа. эхнэрээ гэр бүлийн хоолнд оруулах Бид тэнэгт татгандаг би бүр үстэй. баян гуруулдаг тэднийг. Тэд нарыг чиг шиг. Бид эднийг бүр дэндүү тижээж байна. Арайч Бид тий. нар одоо бүр таргалаад сүйд. Яна. Би ингэнэ яг хоолнд оруулах Ийм яриатай хүн штэ. Би ингээ хоолнд оруулах гэжсэн бойсноо арай хямдхан газар орох уу энэ гэсэн бүшүүлээ болоор ажил дээр гомын чанж иднэ. Яна арай. 7 хоног нэг удаа гомын чанж идэл гоё үстэй. За заяа дарга зөөлөн дараагаа тэрийг нуух гэж хэцүүхэн байх баха гэсэн бэ шүү. Заяа ингээл юм болвол уйлаа л байж. Гэхдээ ингээд нэг л их шаардлага тавиал нэг л их хахихтуу дарга Юм болно. хийчих штэ. Үгүй дихгүй чи. Ингээд дарга би өнөөдөр ингээд машины дугуй хагараад би ингээ хоцорчлаа. Араач тий. Жохон айцаа хайчихвал те угна гэсэн байна. Харин тийм ээ. Хоолнд бол оруулах байхаа. Гэхдээ тэрийгэ банк би оруулдаг шүү гэж хэлнэ. Үгүй. Та нар нааг мэдэхгүй байна. Би нэрийн тойрных нэг баян хоолнд. Яг үнэн шүү. Яг штэ хизээ намайг хоолнд юу оруулсан. Чамаг мамаг гэж оруулж идэв. Чи чинь битээр хамт ажилтсан байгаа сте балаараад байгаа. Тойрных. Чи ч намайг хоолнд оруулж байгаагүй тэгж ярих юм бол. Йоо. Намайг оруулж байгаагүй. За ингэ ямар ч гэсэн бид хоёр би бинийг хоолнд оруулахгүй юм байна. Би биенийхэн дарга захирал болохгүй юм байна. Болохгүй бүтэхгүй. Заяа захирал бол би ажиллахгүй юм байна гэсэн. Ингээд энд хүрээд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар жаргаж байна. Бидэнтэй хамтдаа байж инээлдэж хөгжилдсөн сонсогч танд баярлалаа. Маргааш 7 цаг 15 минутаас уулзлаа түр баяртай хамтдаа урайгаа хэлцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио